Бидний үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Bucket List Talk буюу одоо хүслийн жагсаалт ярилцлага манай ээлж дугаар та бүхэндээ энхүү хүрч байна. За өнөөдрийн дугаарт бид бүхэнтэй маш одоо сайхан ярилцлага өрнүүлэхээр отхон туулагч мань хүрэлцэн ирсэн байна. Одоо сайхан нүдний хоёр талд нар мандуулаад их чинь инээж өгнө шүү. Гоё шүү дээ. Гоё. Хамраа зөнгөдөл нүдний хоёр талд нар мандуулаад 40 гараад ирэхээр харин амьдралыг одоо яг амталж эхлэдэг байгаа юм. Өмнө нь бол бид нар зүгээр амьдралж ирсэн байхгүй юу? Ингээл амьдрал хүүхд гаргаад ягаад гэсэн өөр ингэж ирсэн. Яг 40 гараад ирсэн чи одоо яг ингээ амьдрж үзэж байгаа юм. Нөгөө юм болгоноос кайф авч эхэлж шээ. Миний дотор миний ингээд амьдралыг мэдэрч байгаа мэдрэмж үзэсгэлэнтэй сайхнараа байвал болж байгаа. Тэгээс би үзэсгэлэнтэй сайхнараа л оршоод байх бол ерөөсөө сонирн биш надад. Яг зөв. Та нарны тухай ярих гэж байгаа бол эхлээд нарлуугаа ингээ нүрэ харуулаад тэр нараа эхлээ харчих та. Нарлуу харуулаа энд нүүрэн дээр чи нар тусна. Тэгэхгүй өөрөө бороо харж чад өгсөн нар гэж ямар юм байдин гэдэг ирээд нар таны дагцан дээр тусна ш. Дагцан дээр тусч байгаа нарыг та яаж мэдрэх юм? Хүн аз жаргалтай амьдрах одоо үзэж байгаа хүмүүс бас яг энийг нэлээд анхаарч үзээсэй гэж үзэж байна. Аз жаргалтай амьдрах, аз жаргалгүй амьдрах хоёр нь яг 100% өөрөөс хамаарах. Чи өөрийгөө олцсон гоё юмаа гэдэг. Би өөрийгөө олж болоогүй шүү дээ. Би нэгдүгээр өөрийгөө хайгаагүй. Тэгээ олоочгүй байгаа. А зөвхөн би өөрийгөө танд мэдэж ойлгох гэж л хичээж яваад байгаа байхгүй юу? Хийсээ өмнө энтер гэж амжуулах нь надад байхгүй. Би дүүрэн сайхан амьдэрсэн. Жаргалтай хангалттай хайрлуулсан. Хангалттай сайхан зүйлийг мэдэрсэн. Би ээж болж үтсэн. Би сайхан ээж автай их жахтай байж үтсэн. Сайхан антай байж үтсэн. Бүр ээж болж ингэж ээж болохын гайхамшигтай сайхан зүйлийг мэдэрсэн. Одоо тэгээ болооч хүний амьдралд өөр юу мэдрэмж хэрэгтэй. Бага үлдэж байгаа насаа жаргалтай сайхныг мэдрээд хинээс ч юуч битгий хүлээгээрэй. Хин нэг нь чамд сайхан үг хэлхийг, хин нэг нь чамайг дэмжихийг, эсвэл хин нэгнийг буруутгахыг битгий уртл болгож хинээс ч юуч битгий хүлээ. Чи өөрийнхөө доторыг хандлага өөрчлөөд сэвхэдэл босох хэрэгтэй л гэж зүйл. Юуны төрөнд нөгөө бусдад цаг зарцуулна гэдэг маш том хүндэтгэл гэж би боддог. Тэгээ манай үзэгчтэй маань хүндлээд биднийг одоо хүндлээд саналын маань хүлээж авсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Дүүг осоо ирсэнд баярлалаа. Би нэг сайн сайхан зүйлийн тухай ярих дуртай. Тэр тусмаа гэгээлэг сайхан зүйлийн тухай. Амжид сайхан бүхнийг хийх юмсан гэж бодох дуртай хичээж явж байгаа хүн юм. Нэвтрүүлэг чи нэр их таалагдсан. Тэгээ чиний өөрөө чи нэг зорж байгаа ярьж байгаа тэр сэдв их гоё таалагдсан учраас баяртайгаар хүлээж авсан. Тэгээд бас аль болох нөгөө нэг хүн чинь сүүл рүүгээ нэг ингээ хийж байгаа юмыг дэмжих юмсан, зөв сайхан юм хийж байгаа нэг ингээ дэмжих юмсан, чадлаараа дэмжих юмсан гэж боддог. Тэр нь дэмжлэг нь юу гэхээр заавал санхүү биш юу биш. Сайхан үгээр, сайхан урам зоригоор жоохон ч гэсэн цаг хугацаагаа зарцуулаад ирэх нь хүртэл дэмжлэг гэж бодсон учраас дүүг ингээ хийж байгаа зүйлийг бас боломжоор дэмжээд гэх юм. Дэмжих гэхээр хүмүүс айгүй өөрөөр ойлгоод байдаг шүү. Энэ бол их гоё. Өөрөөр хэлбэл чиний энэ юм их сайхан зөв зүйл учраас би энийг түгээхэд хувь нэмрээ оруулах гэж л ирсэн л гэсэн үг. Яг зөв. Сайхан зүйлийг. Маш их баярлалаа. Та манай одоо ярилцлагын концепцийг бас үнэхээр сайн ойлгосон байна. Тэгээд танд дахин их одоо маш их баярлалаа. Нөгөө хамгийн гол нь хүмүүс одоо сүүлийн үед цаг хугацаа гэдэг чинь их одоо юу гэдгийг хомс болсон хүмүүс их завгүй болсон гэж ярьдаг штэ. Энд ийм байхад ингээд бусдад цаг хугацаа зарцуулна гэдэг бол их том хүндэтгэл гэж би хувьдаа боддог. Тэгээд бидний үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн бас бидэнд цаг хугацааг зарцуулж яах гэсэн үг. Тэгээд та бүхэндээ бас баярлалаа. За юуны өмнө бас яг энэ мэдчлэн гэгээлэг урам зоригтой маш сайхан ярилцлагуудыг үзхийг хүсэх юм бол мэдээж манай сувагт та бүхэн subscribe дарж нэгдээрэй. Тэгээд энэ одоо бидэнтэй нэгдэж байгаа нүртэл одоо олон хүмүүст илүү сайхан зүйлийг хүргэх бас нэг том одоо алхам болох юм шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Манай Bucket List ярилцлагын маань та бүхэнд хүрэхэд дэмжин ажилладаг бас байгууллагууд байгаа. Janus Floor засгийн дэлгүүр бидний дэмжиж ажиллаж байгаа. Тэгээ манай зочдод маань одоо эрэгтэй эмэгтэй гэхгүй бүгдд нь сайхан цэцгийн баглаг өгдөг юм байнамаа. Тэгээд энэхүү цэцгийн баглаг Janus Floor-ийн зүгээс танд өгч байгаа шүү. Баярлалаа. Өө ямар гоё юм бэ. Зүгээр өглөөгцөнд би нэг камер руугаа хариулах гээд бас өглөөг цэцэгтэй огтно гэдэг ч гоё юм. Тэгээд энэ цэцэг авсан эмэгтэйний мэдрэмж чинь тий. Цэцэг авах нэг өөр. Тэр цэцэг авсан мэдрэмж чинь ингээд айгу удаан үргэлжилдэг гэж байна шүү. Тэгээд өнөөдрийг гоё чимхнээ баярлаа. За ингээд тавьчих тий. За хамтран ажиллаж байгаа Janus Floor засгийн дэлгүүртээ маш их баярлалаа. Ном хүний амьдралд бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь
ховор байдаг юм байна л да. Байдаг гинэ. Ягаад тэр номыг ууших нэг өөр тэрийг амьдралдаа хэрэгжүүлэх нэг өөр байдаг. Тэгээ би одоо өмнөх дугаарууд дээр бас хэлчихсэн. Миний амьдралд нөлөөлсөн 2 ном байна. Нэг нь цагаан толгой. Нөгөөх нь энэ Вавилоны хамгийн баян он гэдэг ном. 2022 онд бас нэг санхүү манхүүгийн тал дээр нэлээд асуудалтай байлаа л да. Тэгээ яг энэ номны талаар сонсчод байгаадсан. Тэгээд энэ номыг уншаад үнэхээр яг боддоор миний эргэн тойрны хүмүүс бол мэдэх бах. Боддоор миний амьдралд буюу яг тодорхой хэлэх юм бол санхүүд маш том нөлөө үзүүлсэн юм ном байдаг. Энийг би ажилдаа явж байхдаа онгоцон дотор унш дуусаад хамгийн сүүлийнхээ хуудас унш дуусаад шууд эргүүлээд дахиад уншчихсан. Тэгээд хуваараа ингээд найзуудаа бэлгэлээд одоо та бараг 40 хүн болж байгаа хаа. Тэгсэн чинь манай Чимээ паблишингийн зүгээс энэ одоо хичээл зүтгэлийн манай үнэлээд холбогдоод манай зочдод бас энэ ном бэлгэлсэн. Хэрвээ таны амьдралд санхүүгийн ямар нэгэн асуудал байгаа бол энэ номыг заавал уншаарай гэж та бүхэндээ зөвлөмөр байна. Үнэхээр гоё ном. 1926 онд бичигдсэн. 100 жилийн энэ жил тохиож байгаа. Тийм биш үү? Салбартаа бол супер дээгүүр бичигддэг. Тэгээд Goodreads-ийн 425 5 оноос 425 онооны үнэлгээтэй юм ном байна. Энэхүү номыг манай зочдод маань Чимээ паблишингийн зүгээс танд барьж байна. За баярлалаа. Номын бэлэг гэдэг чинь хамгийн гоё. За их чухал ном бахна. Чамаг өөрчилсөн номыг уншия да. Тэгээ ер нь одоо нөгөө санхүүгийн асуудалгүй ингэж юу байхав тийм ээ. Яг гоо мэдээж ингээ бүх юмыг ингээд алга оруулж байгаа юм шиг өөрчлөхгүй. Миний сахилга бат элдв юмнаас болж тодорхой хэмжээний асуудал үүсдэг. Гэтэл үнэхээр бүр ингээ нүднээс юм шиг болсон юм ном байна. Зүгээр л нэг үйл явдал гараад энэ тэр Вавилон хотын амьдарч байгаа ядуу баян хүмүүсийн тухай тэгтэл үнэхээр гоё юмыг ойлгуулж чаддаг. Тэгээд та сүүлд нь бас уншичаад надад дүүдээс сэтгэлээ хэлээрэй. Тэгье. Хэлье. За ингээд ярилцлага руугаа оръё. За та нар сүүлийн үед сонин сайхан юу болж байна? Гар хурлын ажил маш сайхан амжилттай явж байгаа шиг байна. Тэгээд гар хурл руу ер нь яагаад орох болов? Ороод хэр удаж байна? Одоо энийг хийж эхлээд яг 3 жил орчим болох гэж байна. Тэгээ 3 жил болоход хийсэн зүйлээ эргээд бас хүмүүст түгээсэн зүйлээ харсан чи их сайхан баяртай байгаа. Ягаад тэгэхээр би нөгөө анхнаасаа хийхдээ нэг өөрөө маш тийм сонирхолтой ертөнцийг нээж өөртөө сонирхолтой ертөнцийг нээж хийсэн. Сонирхолтой ертөнц маань өөрөө намайг ажилдаа орлоготой байхад нөлөөлж байсан учраас би өөр зүйл давталгүйгээр энийгээ ажил орлогоо болгонгоо тэр сонирхолтой ертөнцөөр аялсан. Энд биний нөгөө хайгаадаас хамгийн үнцэнтэй сонирхолтой гоё тийм ертөнц ер нь хаана байдаг болоо гэж бодоодсэн чинь өөр газар биш миний дотор байсныг би нээсэн баг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө дотор байгаа өөрийнхөө танихаа олцсон, мэдрэхээ олцсон тэр ертөнц рүү би нэвтэрч эхэлсэн байхгүй юу хэлээд. Тэгээ энийг хийж эхэлснийхаа дараа бодсоход би яагаад сургалт руу орсон бэ гэхээр эхэндээ би нэг зүгээр л хийгээл зараал юмаа зараал амжиргаагаа олгочихсон. Дараа нь энийг хийж явах үедээ тэр мэдэржсэн мэдрэмжээ илүү олон хүнтэй хуваалцмаар санагдсан байгаа байхгүй. Яагаад тэгэхээр стрессээр дүүрэн, бухимдлаар дүүрэн, гомдлоор дүүрэн, хүлээлтээр дүүрэн хүмүүс ерөөсөө тийм хувийн аз жаргал гэдэг юм маш багтаа. Тэгсэн ирнэл амьдраад байдаг. Мөнгө олоод мөнгөний төлөө амьдрал ингээл ерөөсөө зүгээр л нэг тийм амьдраад байгаа. Яг аз жаргалыг мэдэрч амьдарч байгаа хүмүүс зөө юм шиг санагдаад байсан учраас яг тэр аз жаргалын буюу өөрийнхөө тэр дотоод мартцсан биегээ сэргээгээд дотоод руугаа өнгөдөг хүн олон болоосоо амьдрангаа гоё аз жаргалтай амьдраасаа гэж бодсон учраас тэр ингээд нэг сэжмийг хүмүүст хүргэхийг зорьсон байхгүй. Тэгээ тэр маань юу байсан гэхээр сургалт явуулах байсан. За сургалт маань эргээд мөнгө олж байгаа юу олж байгаа зүг. Гэхдээ миний зорилго бол сакс сүлждэг хүн олон болоосоо гэж би хүсээгүй байхгүй. Сакс сүлжиж сурсан хүмүүсийг олноор бэлтгэхийг хүсээгүй. Жохон ч ихсэн өөртөө чөлөө гаргадаг. Жохон ч ихсэн нүдэн ханаад өөрийнхөө дотгошоогоо өнгийж чаддаг. Өөрийгөө олж харж чаддаг. Эсвэл өдрийнхөө стрессийг тайлж чаддаг. Стрессээ тайлахтаа цаг зав зарцуулж чаддаг. Ийм хүн олон болоосоо гэж бодож шинэ сургалтыг явуулсан. Тэгээ эхнээсээ зарим нэг үр дүнгууд гараад хүмүүс энийг хийгээ суучихад нэрэл орчин тойрон мартагдах юм. Энийг хийхээр өстөө өдрийн хамаг стресс мартагдчихээн багшаа ямар гоё юм бэ. Ингээ заримдаа ингээ амар стресстэй үедээ би энийг хийгээ суугаар нэг сайхан болдсон штэ гэж ингэж байгаа хүмүүсийг сонсохоор тэр намайг маш аз жаргалтай болгох. Өөрөөр хэлбэл миний одоо зорьсон ингээд зорилгод биелж байгаа юм байна. Нэг ч гэсэн хүн ингээд би хэдэн 100 мянган хүнийг магадгүй өөрчилж чадахгүй байх л да. Тэгээ нэг ч гэсэн хүнийг өөрийгөө өөрчлөхт нь өөрлөгөө өнгөөхт нь нэмэр болж чадчихвал тэр сайхан зүйлээ л гэж бодож байгаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө сайн зөв зүйл чинь ингээд зөв замаар урагшлаад ахаар өгөөж найгуу өөр өд юм байна. Тэгээ нөгөө хүмүүс маань нэгдүгээрт өөрийгөө өөрлөгөө өнгөгээд
нэг уужирдаг нэг юм нэмж. Нөгөө талаас өөрийнхөө өрхийн хэрэглээнд бас нэмэр болоод энийг хийгээд зардаг хүмүүс олон болж байна. Захиалга аваад зардаг хүмүүс болж байна. Дээрээс нь эний чинь авдаг хүмүүс бас олон болж байгаа байхгүй. Энэ чинь хүмүүс энийг гар урлаар хийгээд энийг хийж явахдаа ямар сайхан зөв сайхан энерги бодо зөв сайхан энергиэр энийг хийд юм бэ. Зөв сайхан энергиэр хийсэн юм чи хүнсэндээ хэрэглэх ямар сайхан юм бэ. Эний чинь Монголдо үйлдвэрлэж байгаа шүү дээ. Монгол хүмүүс өөрсдөө хийж байгаа шүү дээ гэж бодоод мэдрээд тэрийг авдаг хүмүүс олон болж байгаа юм бас айгуу гоё талархууш толчод байгаа байхгүй. Тэгэл эрд суралцсан хүн бүрд манай эмийг сонирхдаг хүн бүрд сүлжмэл урлыг сонирхоод худалдаж авдаг хүн бүртэл баярлаа талархлаа л гэж хэлмээр байдаг. Тэгээ энэ маань яаж юм гэхээр зүгээр л та бүхэн ингээд өөрөө өөртөө шинэ ертөнцийг нээх гоё сэжин болоосоо л гэж бодож өгсөд энэ сургалтыг явуулаад энэ сургалт явуулаад 4,000 гаруй хүнд явуулсан байна. Нөгөө таныг телевизээр л хардаг байсан. Телевизээр л хардаг байсан. Тэгээд сүүлийн үед чинь бас зурагт нэг үзэхэ болсон. Би тэгээд түрүүн хэлжсэн таныг одоо хүртэл телевизд ажилладаг байхтаа гэж бодсон. Манай хүн таныг санал болгоод гээд тэ. Тэгээд нөгөө тэс өөр одоо телевизээр хараад яг л энэ хүн чинь телевизийн хүн шүү дээ гэд бодсон ингээд ийм суудсан байсан хүн маань ингээд хажууд суугаад тэс өөр ертөнцийн талаар гар уул ярьсан чи надад бүр ингээд нэг юм өвөрмөц сонирм мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгээ нөө та түрүү хэлсэн шүү дээ амжилт гэд цугсхан дурдлаа. Амжилт гэдэг юу нь яг юу юм болоо? Энийг юу нь яг юугаар яаж хэмжих юм болоо? Та түрүү миний хувьд бол амжилт гэдэг бол арай өөр зүйл гэдээ хэлсэн шүү дээ. Таны хувьд амжилт гэж юу юм бэ? Яг энэ асуултыг хүн болгон өөртөө тавиасаа гэж боддог шүү дээ. Хүн болгон л цаастаа би нэг амжилттай л явах хэвээр, би сайн л явах хэвээр гэл тэ. Яг тэр хилээд байгаа сайн гэдэг зүйл, яг тэр хилээд байгаа амжилт гэдэг зүйл чи яг юу юм гэдэг өөрөөсөө асуугаад нэг үзэрэй гэж боддог байдаг байхгүй. Тэгэхгүй амжилт гэдэг тэр ойлголтоо өөрөө тодорхойлоогүй мөртлөө тэр гэж утга учирыг ойлгоогүй мөртлөө тэгэл амжилттай сайн явна л гэсэн нэг хүмүүс ингээл тунхаглаад лооцондоод тэгэл ингээл тэр амжилтын төлөө цаг нарг үзтгэл ингээл те өөр хүүхэд таны ижил өстой нэр юу гэдэг нөгөөдөлөө мартаал ирсэн амжилтын төлөө зүтгэж ятал хамаг сайхан амьдралын гоё сайхан юм хажууд байсан юмнуудаа өнгөрөөцсөн байдаг. Хүүхдүүдийнхаа гоё сайхан нөгөө хөөрхөн ирдүүтэй бага насын өнгөрөөцсөн ханийхаа үзэсгэлэнтэй сайхан өөрт нь хамаг юм зориулдаг байсан үеүүд нь өнгөрсөн хойно дандаа бүх юмыг нэг голох чамлах мэдрэмжтэй л үлдчихэж байгаа байхгүй юу. Өөрөө тэр амжилт нь хүссэн яг амжилт нь юу байсан юм бэ гэхээр нэг л их юм өндрийн амжилт туссан. Яг тэр өндрөөч тодорхойлоогүй тэр өндөрт нь яг юу байгаагаа ч ойлгохгүйгээр л амжилтыг тодорхойлоогүй амжилтын төлөө зүтгэсэн хүмүүс зөндөө байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд яаж юм гэхээр амжилт энэ гэхээс илүүтэй. Хүн чинь зүгээр л тэр хүсэж байгаа өөрөөр хэлбэл тэр амжилт гэдэг чинь аз жаргал байхгүй юу та. Нэг л дүүрэн мэдрэмжтэй, дүүрэн жаргалтай сайхан амьдрахын төлөө зүтгэх гээд байна да. Тэрнээс биш амар алдартай хүн болох гол үгүй алцтай мундаг нэг том ерөнхий сайд үгүй бол улсын хурлын гишүүн болох гол нэг тийм том юмчаал. Тэгээд тэр улсын хурлын гишүүн тэр ерөнхий сайд ерөнхийлөгч гэдэг нь юу юм? Бүр амьдралын тийм дээд одоо тэр албан тушаал аз жаргалын мэдрэмж үгүй үстэй. Бас л дүүрэн хил амны бай. Гэтэл чин тэгвэл яг тэр амжилт гэдэг чи юу юм гэхээр тийм тодорхойгүй зүйл рүүл ингээл тэмүүлээд байгаа юм шиг санагддаг байхгүй. Өөрсдөө ч бас яг тэгдэг байж. Тэгээд жоох одоо учраа ойлгоод имийг ингээд өөрөөр харж ингээд эхлэхэр чин нөө ээж аавын маань бидний хэлээдсэн амжилттай л хүн болоод тах хэвээр амжилттай л яваадах гэдэг тэр амжилтыг яс юм дээр ээж аавууд маань ч өөрсдөө ойлгоогүй. Өөрөөр хэлбэл уг нь бол аз жаргалтай сэтгэл дүүрэн хангалуун сайхан амьдрахыг л хин хүсэж байгаа мөртлөө тэрнийхээ эсрэг зүгт амжилт гэдэг юм тодорхойлчоод аз жаргалынхаа мэдрэмжээс холдоо тэр амжилт руу тэмүүлсэн л юм мэдрэмж илүү их харагдаад байна. Тэгэхээр миний хувьд бол амжилт гэдэг бол дүүрэн жаргалтай сайхан сэтгэл хангалуун амьдрах. Тэрийг тэгвэл амжилт юм бол яг тэр амжилтандаа хүрэхин тулд яах вэ гэхээр яг тэр аз жаргалын мэдрэмжээ өдөр тутамдаа цаг тухайд нь авах байхгүй юу? Аз жаргал гэдэг юм чинь дараа эдлэнийг хадгалжуулдаг зүйл биш шүү дээ. Базрагчийн ихтөөгийн шүлгэн дээр гардаг шиг те дараа эдлэнэ гэж хойтон жилийн наадамд өмсгөр хадгалсан хоргоо хэмжээлтэй дээл биш байхгүй юу? Дараа эдлэнийг хойшлуулж болдоггүй зүйл байхгүй юу? Тэгэхээр чин яг одоо энд сууж байгаа бол яг одоо энэ цагаал сайхан өнгөрөөч. Би яг одоо энд чамтай уулзах гэж ирчээ дүр хэсгээл гой сайхан харагдах гал угвал чиний тэргэд мудгаа харуулах гал ингээд эхлэхүүл айгу зовлонтой цаг хугацаа болчихно шүү дээ тий. Тэгэхээр яг энд суугаад ингээд сайхан сэтгэлээ нэгэд ярилцъя гэсэн бол сайхан ярилцаал өнгөрөх. Хин нэгэн хүнтэй аяг кофе уух гэж зав гаргасан бол тэрийгээ сайхан өнгөрөх. Эсвэл хин нэгэн хүнтэй таарад энийгэд мэдлсэн бол тэрийгээ нэг сайхан ингээд бүр дүүрэн сэтгэл хангалуун сайхан ярилцаад сайхан мэдрэмж аваад дуусах.
Тэгээ өнөөдөр ингээд чамд ингээд бэлэг болоод ирсэн бол энэ өнөөдрийг аль болох хин нэгэнд нэг жаргалтай сайхан үг хэлээд хин нэгэнд дотн дулаан сайхан мэдрэмж төрүүлээд хин нэгэнд жоохон ч гэсэн урам хайрлах үг хэлээд хин нэгэнд жоохон ч гэсэн ингээд нэг хань болоод аяг цай уухт нь хань болчоод ингээд дүүрэн жаргалтай өнгөрөх л байхгүй. Үгүй бол хажуудаа суугаа хандаа сайхан үг хэлээд нэг өнөөдөр л сүүлчийн өдөр юм шиг тэрвэрэд өнөөдөр л сүүлчийн удаа хэлэх гэж байгаа юм шиг хамаг сайхан үгээ хэлээд энэ ад жаргалын мэдрэмжээ хандаа хүүхдүүдтэй төрүүлээд явах л байхгүй юу. Тэгэхгүй ингээл тэгж байгаа л нэг жаргана. Тэгж байгаа л та чамаага цөм амраан, чамааг цөм хувцалсан. Цөм хайрлна. Чамааг тэгж байгаа л нэг жаргахын төлөө би яваад байна. Ойлгож гин үү гэж загнаал хүүхдүүдэд та нарын төлөө би амьдарч ин мэдж гин үү гэж хүүхдүүдэд ялгархад загинчаад хүүхдүүдэд хаяал ингээл тэ ажиллаад амьдрал. Тэр маань өөрөө амжилтын төлөө зүтгэхэд байгаа зүтгэл биш юм шиг санагдсан байхгүй. Тийм учраас миний хувьд бол амжилт гэдэг зүйл тэр дүүрэн сайхан ад жаргалтай амьдрал тэрийгэ амьдрахын тулд яг өдөр болгоно сайхан өнгөрөх. Яг одоо цагаа сайхан өнгөрөх. Яг одоо миний биеинд оршиж байгаа бол яг одоо цаг дээр оршоод одоо цагаа үр дүнтэй дулаан сайхан дотн эерэг сайхан өнгөрөх л байхгүй. Би тэгж л бодож амьдардаг болсон. Тэрнээс биш маргааш сэрхүүгүй юм мэдгүй амьдрал шүү дээ. Залуухан сайхан сэл залуугаараа бид нар унтаал өглөө сэрхүү болчихж байгаа үстэй. Тэгж яхад бид нар хизээ дараа эдэлнэ, тэгж яхад аялна, тэгж яхад зугаална, тэгж яхад ханиагаан тэгж жаргаачин, тэгж яхад мань хүнд нэг цөм баярлуулж гоё үг хэлнэ, цэцэг нь авч очижгүйгээд би уучлалгүй хэрэггүй өнөөдөр уурлуулсан бол өнөөдөртөө л ханиагаа уучлаарай гэж хэлчих нь л хамгийн сайхан уучлахаас биш маргааш нэстэ машин бариад цэцэг барьж өгтаал бичлэг хийгээл тэрийгэ түмэнд зарлаад энэ чинь маргааш тэр болохгүй байвал яах юм бэ? Тэр яг одоо гол сайхан өнгөрөөч гэх байхгүй дээ. Тэгээ тэр мэдрэмжийн төлөө тийм л амжилтын төлөө би амьдардаг болсон. Төвчөндөө маш гоё сэтгэл дүүрэн аз жаргалтай амар тайван амьдрал бол таны хувьд амжилт. Тийм ч учраас хүүхдүүдтэй би амжилттай хүн болоорой гэж загтахгүй. Минийхүү нэг сайхан дүүрэн жаргалтай хүн болоо. Агшин бүрээс амьдралын аз жаргалыг мэдэрдэг. Гоё аз жаргалтай л хүн байгаарай. Өөрийнхөө хүссэн болгоно хийж амьдраарай. Хүссэн болгоно хийгээд нэг тийм дутуугүй мэдрэмжгүй л амьдрч сураарай л гэж хүүхдүүдтэй бас хэлдэг болсон. Би тантай бүр 100%, 1000% санал нэг байна. Ингээд ярингууд яг бидрээс ингээд хаяа тойрцоогоо ярингууд эсрэг аргумент гаргах хүмүүс байна л да. Байж л угаасаа. Нийгэм юм байна. Бид нар ингэж тэгэх хэвээр ажил амьдрах хэвээр яг наадах ч юм болох шүү. Наа чинь зүгээр номон дээр л байдаг. Эсвэл ингээд подкастнаас л хүмүүс сонсдог юм гэдэг байхгүй юу? Түр зүр сууж явахтаа л та нар гоё юм ярьж байгаа ингэж хэлдэг байхгүй юу? Яг тэгдэг. Зүггүй л уг нь бол. Ийм хүмүүс хүмүүс одоо өөдөө чинь тэгвэл та юу хөө? Одоо тэгэл нөгөө нэг хүн өөрөө буруу хараа суудсан бол буруу харсан хүнд нарны гэрэл тусдаггүй гэдэг штэ. Тэгэхээр өөрөө буруу харж суучаад нарны гэрэл над дээр тусдаггүй гал би ингээд нарныхаа өөдөөс хараагүй буруу харж суучаад нар миний дагцан дээр л тусдаг гэдэг болохгүй байхгүй юу? Гоморхоод суугаад ажиллахгүй байхгүй юу? Та нарны тухай ярих гэж байгаа бол эхлээд нарлуугаа ингээд нүрээ харуулаад тэр нараа эхлээ харчих та. Нарлуу харуулаа энд нүүрэн дээр чи нар тусна. Тэгэхгүй өөрөө буруу харж чад өгсөн нар гэж ямар юм байд ингээд ирээд нар таны дагцан дээр л тусна ш. Дагцан дээр тусч байгаа нарыг та яаж мэдэрх юм? Халууныг л мэдэрхээс ш. Нарнаас бусдад яаж төгж байгаа илч гэрлийг мэдэхгүй штэ тий. Тэгэхээр нөө тийм хүмүүст ингээд ярихаар эхлээд би нэг жоохон өөр ингээд өөдөөс нь ярьж үзнэ. За өөрчлөгдөхийн хүстэй байгаа ч юм эсвэл өөрөөр хүлээж авах нэг жоохон ойлгодог хүмүүс бол ингээд нэг бас юу лээ бас нэрээ тийм шүү гэдэг ярьсан. Гэтэл чинь бүр тэсэн өндлөнгөөр зүтгэдэг хүмүүс байх юм бол тэгэл тэс өндлөнгөөр нархдаг юмсан да. Тэгээд миний хэллэх дуртай буруу харсан нүхэнд нарны гэрэл тусдаггүй гинлээ. Тэгээд эхлээд өөрөө нарлуу харах хэрэгтэй байна. Хандлагаа өөрчлөхгүй бол чи өөрөө хандлагаа өөрчлөхгүй бол бусад мянган хүн чамд мянган гоё эерэг зөв хандлага үзүүлэх гээд тэр хүн хүлээж авахгүй байхгүй юу. Тэгэхээр тэр өөр хүн өөрөө эхлээд тэр эерэг хандлагын талаар ойлгохын тулд өөрөө тэр эерэг рүү нэг жоохон ч ихэнх төхөж эргэж харах хэрэгтэй байхгүй юу. Тэгжээч л тэрийг мэдрэхгүй бол буруу харцаачаа муусан худлаа ярьсан юмнууд гэдэг тэд нэр тэр хүнд л хохинод шүү дээ. Эерэг сайхны талаар ойлголтын тухай хүлээж авах чадваргүй болно. Тэрийг хажуугаар чихний хажуугаар өнгөрөөдөл тэр өөрөө л тэр зүйлийн хажуунаас л өөрөө өөрийгөө л холдуулаад байгаа хэрэг болохоос ш тэр хүний одоо үгүйсгэсний төлөө бит хоёрын энэ яриа үгүйсгдэггүй. Бит хоёрын энэ таатай сайхан мэдрэмжүүд алга болохгүй. Тэгэхээр би нэг бусдаас хамаарч амьдрахаа болцсон. Тэр хүмүүс хүлээж авахгүй хүн төлөө би хүлээж авах гал амар ойлгох гал ярих гал тэгдэггүй. Уг бол ярих гэж үзэн ойлгохгүй бол тэгэл өөрийнхөө бол гоё оршин шүү дээ. Тэгэл оршоол явж байгаа. Оролдож үзсэн тэгээд одоо авахгүй бол яах вэ тий. Оролдоод ч нэмэргүй хүн байдгийм байх гэдгийг л их мэдэрсэн тий. Ер нь тэгээд хүний баг өөрийнх нь сонголтын асуудал бол. Тийм баг. Сонголт. Юусе яг миний төр хэлсэн сонголт тийм үү.
стресстэй байхыг сонгоод байгаа л стресстэй л байхад штэ. Стрессгүй амьдрал, стрессгүй ажил гэж хаач байхгүй штэ, үлгэртэж байхгүй тий. Тэгэхээр үлгэртэж байхгүй юм амьд хүсчээл өөрөө стресстэй тэгвэл тэр хүний сонголт байхгүй да. Тэрнэр бол стрессгүй байх боломжгүй мэн. Тэгвэл стрессээ тайлах боломж байгаа. Стрессээс холдох боломж байгаа гэдгийг ойлгохыг хүсэх хэрэгтэй байхгүй. Тэгээд ямар гарц гаргалгаа байна гэдгийг ядаж мэдэрч ирж хайх, эрэл хайгуул хийх хэрэгтэй үстэй. Ямар нэг эрэл хайгуул хийхгүйгээр юу ч болохгүй шүү дээ. Тийм шиг бол. Таныг нөгөө телевизийн салбарыг орхих нь хүмүүсийн хувьд ингээд их юм сонин байсан баг. Одоо юу хүмүүс юу сонин байт юм бол надад бол нэг тийм сонин байгаа. Тэнгүүд ингээд мэдээж янз янзын шүүмжил бас ирсэн байлгүй дээ тий. Та бас түрүү зогсоход дурдчихсан чинь. Ер нь альва шүүмжлэлд за таны телевизийн салбарыг орхисон дээр жишээлж ярихад ч юм уу. Чи ингээд телевизээсээ гарлаа марлаа. Иймэрхүү шүүмжлэлийг ер нь амьдрал дээр шүүмжлэлийг та яаж хүлээж авдаг вэ? Анх их эмзэглэж хүлээж авдаг гэсэн. Одоо бол би хэрэгтэй шүүмжлэлийн шүүлтэрдөж хүлээж аваад хэрэггүйг зүгээр л тэргээр нь архидаг болсон. Өөрөөр хэлбэл хүн нэг надад хэрэгтэй шүүмжилж гинүү гэхээсээ илүүтэй өөртөө таалагдаагүйхын төлөө шүүмжлэх нь илүү их байдаг байхгүй юу? Жишээ нь намайг чи ингээ эмэгтэй хүн байж эмэг бүгж зүгаач гэл чи ста хүн олон хүн чамайг таньдаг байхад айтаахан хувцлаа ч энэ төр гээд энийг бол би жишээ нь зөв шүүмж гэж хүлээж авдаггүй. Яг хөөрхөн эмэгтэй хүн ингээл чихэндээ эмэг зүгх өстой чих хоосон явахгүй мэсгүй гэдэг уламжлалт яриа байдаг л да. Тэгээ чих хоосон явснараа би нэг амар гуйламжлал болохоодсон гэж юусоо боддгоо тэр насаараа л эмэг зүгч чадахгүй л амьдарч. За тэгээд гих мэтчлэн тэр намайг тавгүй түлдэг эмийг би хүлээж авахгүй амьдарчдаг. Чухмал надад шүүмж хэрэггүйгээ бас тэнэгтээд явцдаг хүн биш л дээ. Тэгэхээр шүүлтэрдэж хүлээж авч сурсан гэх юм уу да шүүмжийг. Анх бол их эмзэглэж хүлээж авдаг байсан. Ялангуяа залуу байхдаа хүүхэд байхдаа их эмзэглэж яна хүнд ингээд шүүмжлүүлчихгүй юмсан те хүнд ингээд нэг нийцгүй тааламжгүй санагдчихгүй юмсан гэж дандаа хүнд таалагдах гэж хүнд ингээд юм тоогдох гэж тийм эрэлт хэрэгцээгээр амьдэрсэн. Тэр чинь ингээд асар тийм яг баг зүүж байгаа юм шиг болсныг нөгөө нас яваад ирэхээр мэдэрснийхаа дараа яаж юм гэхээр зүгээр л тааваараа сайхан амьдрмаар болсон үедээ хүнд таалагдах чухал юм биш юм байна. Хүн би яаж чичээсэн 100% хүнд таалагдана гэж байхгүй. Яаж эерэг байсан хүн заавал нэг сүргэн болоод муулдаг. Заавал нэг юм болохгүй юм болоод муулдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл шүүмжлүүлэхгүй байж би ягаад чадахгүй. Тийм чинь заавал тэр шүүмжлэхгүй байх гэж хичээх хэрэггүй болчихж байгаа шүү дээ. Би өөрөөрөө л байсан амар болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би нөө шүүмжийг айгу тийм шүүлтүрдэж хүлээж авдаг болсон. За ажлаа салсны дараахан болсон яасан гэхгүй чи яасан сонио хүн байс тээ. Тийм ажлыг ийм ажлаар салих гэж бас байдгаа гэл. Зүгээр хамгийн наазах ээж маань хүртэл би чамааг ингээд телевизийн ажлыг гар урлалаар солиод явхад чи иччихээн ингээд хүмүүс найз нөхөд намайг хүүхдээ чинь зурагтаар гарахаа болчлаа. Яагаад гарсан гэхээр би чамааг гар урлал хийгээ сууж байгаа гэж хэлэхээс иччихээн нэг би гэж ээж маань хэлжсэн. Надад бол энэ ичих зүйл ерөөсөө санагдаагүй. Яагаад гэвэл хүн мэрэгжлийн ял үүрэх гэж мэрэгжил эзэмшдэггүй. Тэр амьдралаа баталгаатай болох гэж мэрэгжил эзэмшдэг. Тэгвэл өнөөдрийн миний амьдрал миний мэрэгжил намайг миний амьдралыг баталгаатай болгоод байна уу? Миний хийж байгаа ажил хобби маань намайг баталгаатай болгоод байна уу гэхээр миний хобби миний хийж байгаа ажил эс учраас би өнөөдөр энийг сонгоод ажиллаа болгоо явсан байхгүй. Маш олон хүнээс чи одоо яаж ин телевизээ санаж гин үү? Тэгтээ ингээд би чамайг өстөө бүр ийм гар урлал мурлал ийм сони юм хийгээ явна гэж бодоогүй бол. Сони юм. Тэгээд тэдний хувьд бол сони юм байгаа байхгүй. Атал би өөрөө маш том ертөнцийг нээсэн яваад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн хэлж байгаа зүйл миний нөгөө сүлжээд байгаа сакс, сүлжээд байгаа сүлжмэл харагдаад байгаа байхгүй юу? Гэтэл би тэр сүлжмэлээр дамжаад өөрийнхөө дотор асар том шинэ ертөнцийг нээсэн, асар том өөрийнхөө биеийг нээсэн, өөрийгөө таньж мэдэх тэр асар том эрэлт гарцсан. Чи өөрийгөө олцсон гоё юмаа гэдэг. Би өөрийгөө олж болоогүй шүү дээ. Би нэгдүгürt өөрийгөө хайгаагүй. Тэгээ олоочгүй байгаа. Зөвхөн би өөрийгөө таньж мэдэж ойлгох гэж л хичээж яваад байгаа байхгүй юу? Тэгээ нэг огт гоё өөр том ертөнц буюу миний хүсэж байгаа тэр ад жаргалтай амьдрал гэдэг юу юм бэ гэдэг тэр эрэл хайгуулдаа гарцсан. Тэр танин мэдэх үеийн ойлголтондоо гарцсан ингээ явж хахад миний хувьд бол энэ зөвхөн сүлжмэл биш болчиход байна шүү дээ. Тэгж яхад нөгөө төл чинь сүлжмэл гэж хараад байгаа хүмүүсийг болохоор яхаа яг уу та нар өөрийнхөө ойлго би өөрийнхөө хийж харуулнаа л гэж бодоод явсан. Тэгэл зүгээр миний хийж байгаа юмны учир нь танигдах цаг ирнэ л гэж хэлжсэн. Тэгээд одоо тэгээд эхнээсээ таниад ойлгож байгаа ах гэж бодож байгаа шүү. Тэгэхээр би зөвхөн сакс сүлждэг хүн биш. Би зөвхөн сүлжмэлийн сургалт явуулдаг хүн биш. Би ад жаргалтай байхыг хүмүүст үлгээлээд жишээ олгоод тэр сургалтыг л хүмүүст явуулдаг байгаа юм шиг санагддээ шүү. Тийм ч заримдаа нөө хүмүүс нэг лекц хэлээч ярилцлага өгөөч гэдэг хэлэн би ад жаргалынхаа төлхөрийг гартаа хатдаг гэсэн лекц уншиж явдаг байхгүй юу?
Тэгээд хэлбэл тийм холоос аз жаргалыг бити хай. Ямар нэгэн амжилтыг аз жаргалыг жаргалтаа сайхан байх мэдрэмжийг бусдаас хэн нэгнээс бити хай. Чиний дотор байгаа. Тэр бусад хүн хажуудах чинь зовоогоод байгаа. Би ойлгохгүй хантай учраас би хизээж аз жаргалыг мэдрэхгүй гэдэг байхгүй хүн. Тэр хажуудах ойлгохгүй ханаасаа л аз жаргалыг хайхаа болчих л доо. Өөрөөсөө хайчих. Гэдэг юмыг л би хүнд хэлхийг хүсэж байдаг байхгүй. Тэгэл тийм учраас миний хувьд бол энэ нөө мэрэгжлээ салахад тэр хүмүүсийн таагүй хүлээж авч ирсэн сүмжлийг тэгтлээ их эмзэглээгүй эмзэглэл байсан ч гэлээ гэсэн зүгээрээ би энэ миний хийж байгаа юм утга учирыг ойлгоно. Би заавал өнөөдөр гүү би гэж ингэж батлах гэж нөгөө зүтгэхгээгүй. Надад тэгэх шаардлага байхгүй. Тэгэл цаг хугацааны ирэхээр амьд үлдэх нь үлдээл, харж үлдэх нь үлдээл, ойлгох нь ойлгоол. Тийм. Тэгэл явна. Заавал би үгүй ийм шүү, эн чин тийм шүү гэл ингээд тэр нэг баталж нотлохын төлөө ерөөсөө тийм зүтгэх шаардлагагүй. Дагаад байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Харин цаг хугацаа ирчиж байгаа. Тий. Одоо ингээд та өдөр ярианд бас одоо настай холбоотой хэд хэдэн сэдв түрүүн бас яригдсан. Тэгэнгүүт бидний дунд бас нэг ийм хоёр ийм туйлын ойлголт байх шиг байна. Одоо манай үеийнхэн эхнээсээ 40 хүрцгээгээд хүүхдүүд нь эхнээс оюутан болцгооч байна. Тэгэнгүүт за ингээд 40 хүрлээ ингээл ер нь баг за нэг 2-3 жилийн дараас баг тайгаа бэлддэг юм ухаан юм тийм сэтгэлтэй хүмүүс байна. Гэтэл одоо бий болоод хэсэг бүсэг нөхдүүд жинхэнэ одоо амьдрал одоо эхэлж байна. Доол гоё амьдарч үзчихтэй жинхэнэ орж гардаг нас штэй гэдэг ийм үзэл бодолтой. Тэгэнгүүт худлаа шүү гшөө. Ер нь л худлаа шүү гэдэг. Энэ тал дээр нь та ямар бодолтой? Ер нь эргэн тойрны хүмүүс айгуу сайн дураараа ингэж юм өөрсдөө хөгшрүүлэх гэх юм уу? Нэг юм одоо та бол жишээлбэл ингээд 50 өгч байгаа гэлдэгч шүү дээ. Тэгэнгүүт одоо л ингээд их гоё мэдрэмжүүдийг авч ингээл яг зөв голдрлоор яваад байгаа шиг санагдаад байгаа. Бидний хувьд бол гэтэл нөгөө эсрэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд болохоор бид нэр юм арай нэг хитрхи юм одоо залуу байх гэж ядаад байгаа юм шиг тий байгаад байгаа юм шиг залуу байх гэж ядаад байгаа юм шиг байгаад байгаа тий. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Гэхдээ ерөөсөл 20-та 30-та байхад бид нар зүгээр л ерөөсөл амьдрах гал тэмцсэн байхгүй юу? Өөртөө уучраа олохгүй хүнтэй суугаал уучраа олохгүй хүүхд гаргаал хүүхдүүдээ өсгөж авчих гал ингээл ерөөсөл бүр нэг амьд үлдэхийн төлөөх тэмцэл яваадсан байхгүй юу? Ерөөсөө өсөж үржих, амьд үлдэх тэр тэмцлүүд ингээ явагдсан. Яг 40 хүрээл ирсэн чинь ингээд нэг хүүхдүүд жоохон гараас гараал. Одоо нөгөө ингээл амьдралч тогтлоо, нөгөө санхүүгийн асуудалч тогтвортой боллоо. Яавал нэг мөнгөө тогтвортой ингээд өмнө нь болстой яаж нөгөө дараа сарын цалин хүртэл амьдрна гэдгээс бол одоо дараа сарынхаа цалин тэгнэ гэж өмнөх сар дээр нь бодоод төлөвлөдөх хэмжээндээ хүрчихэж штэ бид нар ч нас. Ингээд дэрэн гутал яаж юм хэр бүх юм гоё учрыг нь болоо тогтвортой болоод дэрэн гуталж байна. Одоо амьдрал яг амтагдаж эхэлж байгаа байхгүй юу? Өмнө нь бид нар амьд байх гэж тэмцэл явуулж ирсэн бол одоо гоё амтлах амьдралыг тэр амтлах тэр цаг үе ирээд байгаа байхгүй. Тэгэхээр яг нөө амталж мэдэрч ингэж амьдрч эхлэхээр үнэхээр гоё болоод байгаа байхгүй. Одоо нөгөө хүүхдүүд чинь өмнө нь нөгөө найргуу хоноол те баасын цэвэрлэл яаж нэг памперстай яаж нэг баас хусаал ингэдэг байсан бол одоо тэр үн өнгөрч байна. Нөгөөдөл чи өөртөө хөрөх орондоо ороод унтдаг бол чинь. Тэгэн гутал чи нэг хантайгаа нэг сайхан 5 үг солиод хоёулахнаа тэрвэрлдээ твтэх боломжтой болж байгаа үстэй. Тэгэн гутал чинь чамд нэг 5-10 үг солилцох зав гарч байгаа үстэй. Тэгээд ингээд ярилцах зав гараад амсхийх зав гараад ахаар чи одоо чи амтлагдж эхэлж байгаа байхгүй нөгөө амьдрал чинь. Яг ингээд амтлагдж эхэлж байгаа насан дээр чинь амар гоё дотроос таалж идэл хүмүүс ингээл манайс хөвшөрд юм байна мэн гэхэр чинь хүү арайчтэй дөнгөж л амьдарч үзэж штэ гэх бодол өөр ирэхгүй тэрдэг. Тэгээ би 40 наснда ингээл амьдралыг үнэхээр гоё шинээр мэдрээл ямар гоё юм бэ нэр 40 наснаас амьдрал эхэлдэг гэдэг чинь яг үнэн байсан юм байна штэ гэдгийг ойлгож эхэлж исэн чинь одоо 50 хүрсэн чи за бүр амьдралыг бүр утгаар нь мэдэрч ин заяа. Бүр үнэхээр гоё бүр амт цаашаагаар мэдэрд юм байна. Зөвхөн амьдралын сайн сайхныг ингээд хань жил зөвхөн өөрийнхөө хувийн амьдралын сайн сайхныг мэдрэх биш. Амьдрал гэдэг юмны утга учирыг хүн гэдэг юмны амьдралын тэр зорилгын утга учирыг нь ойлгоо. Илүү өргөн хүрээнд ингэж ойлгоод мэдрээд танин мэдээд ингэхэр чинь бүр гоё амттай болоод байгаа байхгүй. Тэгэхээр насанд ингээд амьдралыг их гоёор амталт юм байна, мэдэрдэг юм байна. Тэгээ 40 насны амьдрал үнэхэр гоёсоо одоо 50 насны амьдрал бол бүр гоё эхэлж байна. Тэгээ би амьдралдаа яг ийм аз жаргалтайгаар амьдралыг мэдэрч үзээгүй байсан юм байна гэдгээ л одоо яг мэдэрч байна. Яг тэгэж жинкнээс нь жаргаж амьдрч үзэж байна. Тэгээ юугаарч дутхгүй амьдраад байгаа юугүй л үгүй. Дутж чинь, дутах юм зөндөө байна.
санхүүгийн асуудал байна. Зээлээс зээлийн хооронд зээлээ төлчөөл дараагийнхаа зээлийг яаж төлөндөө яаж өнөөдрөө нэг орлоготой байна да гэд бодож гин. Гэтэ энэ яа ерөөсөө тийм зовлон мовлон зовнил биш болчиход байгаа байхгүй юу? Энд чинь ингээл шийдэгдэх юм шийдэгдэл өдрөөр шийдэгдэл явчихд юм бэлээ. А тэрнээс илүү хажуудах хүнээс сонсож байгаа сайхан үг, найз нөхдөсөө сонсож байгаа сайхан үг, эргээд хүмүүс түгээж байгаа тэр сайхан зүйлээсээ илүү гоё юмыг амтлаад тэр жижиг сажиг нөгөө нэг өнөө маргаашийн зээл яана мана гэдэг чи айгу жижиг асуудал болж ирж шүү дээ сүүлдээ. Тэгээд ингэж мэдрэхээр чи амьдрал үнэхээр гоё юм байна. Тэгээд яг ингэж жаргаж амьдарч үзээгүй юм шиг л санагдаж байна. Ээж маань байна, ах дүү нар маань бүгд энэ станы илэг бүтэн сайхан байна. Хүүхдүүд минь өсөж том болж байна. Ямар ч зүйлд ингээд гоё ойлголцол нэмэгдэж байна. Тэгээд байнгын сайхан үг сонсож байна, сайхан хүмүүсээр хүрээлүүлж байна. Савл гарвал би нэг ч ихсэн сайхан хүнтэй уулзах шалтгаыг өөртөө бий болгож чадчихээн. Ямар ч завгүй байсан ч гэлээ гэсэн хэрвээ надтай эрэг сайхан ярилцлага өрнүүлж чадна гэж бодсон тэр хүнтэйгээ цагаа зарцуулна гэдэг чинь энэ айгүй сайхан зүйл, таатаа сайхан зүйл байхгүй. Тэгэхээр энэ таатаа сайхан зүйл цагаа зарцуулаад явж байгаа гэдэг чинь л өөрөө намайг ад жаргалтай болгоод байгаа байхгүй. Тань дахиад маш их баярлалаа. Тэгээд юм жижиг сажиг юмнаас маш их юм одоо аз жаргал гэх юм гоё зүйлсийг мэдэрдэг болдог юм шиг санагддаг. Дугаар болгон дээр асуудаг нэг асуулт байгаа нь талархлын тухай. Та ер нь амьдралд хэрэг талархдаг вэ? Юу хамгийн их талархаж байна яг одоогийн байдлаар? Үргэлж талархал дүүрэн байна. Үгүй ямар сайхан ээжтэй юм бэ? Ямар сайхан их жах дүүстэй юм бэ? Үгүй ямар сайхан найз нөхдөдтэй юм бэ? Үгүй би азар ямар сайхан хантай болов? Ямар сайхан хүмүүсээр ингээ хүрээлүүлээд байгаа юм бэ? Уулзах тоолондоо ингээд уулзж байгаа найзууд маань ингээ өнөөдөр танилцсан ч гэсэн чиний ярьж байгаа энэ эерэг сайхан зүйл чи ямар сайхан бэ? Бүх зүйл надад талархалдаг байхгүй. Би яг үнэхээр ингээд өөрөөс дүү хүмүүс хүртэл өглөөс сэрхүү унтчихжээ гэдэг үгийг сонсох тоолно маш эмзэглэжсэн. Анх ингээл хамт ажиллаж исэн дүү маань, цэл залуухан дүү маань үргэлж инээж явдаг дүү маань нэг л өглөө унтаа сэрээгүй тухай мэдээг фэйсбүүкээр хараад цочролд ороод би 3 хоног ямарсныхаа дараа бодсон юм юу байсан гэсэн чинь. За би ерөөсөө л маргааш үхэх юм шиг л амьдралыг амталж мэдэрч үнэлж явах хэрэгтэй мэн гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээд тийм учраас би ингээл өнгөрсөн хугацаанд баггүй өвдсөн олуудаа ингээл энэ бас дахиад ярих хаашаа мөө юм зөвхөж яриад хармаа. Гэхдээ олуудаа өвдсөн олуудаа хагалгааны ширээн дээр сэрлээ. Яг үнэхээр эхэндээ би хагалгааны ширээн дээр ингээд орон дээр хөвдөд өглөө ингээд наркоз гараад ингээд сэрхтэй ёо ямар азар би ингээд хагалгаа амжилттай бол би сэрэгчлээ гэж одоо баярлалаа ста алтан гартай эмч нартай баярлалаа гэж сэрдэг байсан бол одоо л би зүгээр л ингээд өглөө сэрхтэй өнөө өглөөг үзэж штэ бас нэг шинэ өдрийг үзэж штэ ямар гоё өстө баярлаа гэл эргэж хараад хань минь хажууд ингээд намайг тэрэл дулаацуулаад хөвтөж байгааг харахад ингээд намайг ингээд хайрлаа сэрэх хүн хажууд байна штэ ямар сайхан бэ өглөө бас л хөшгөө онгоолгож явахдаа алтан нар чи юм гоё штэ энэ нарны тояг мэдэрнэ гэдэг ямар их хувь заяа вэ ингээд баахгүй би ингээд баахгүй болцсон үгүй бол нэг шарил чандар болоод хөвтсөн бол би энэ сайхныг мэдрэх байсан гэж юу гэж бодохоор өөрөө ирэхгүй алтан нарандаа талархна. Гэхдээ нэг цэцгээ услаад явж байхдаа хүртэлгүй энэ цэцэг минь надад ингэж гоё ургаад ургах тоолондоо намайг ад жаргалтай болгодог ямар сайхан бэ. Гэхдээ ийсо бүхэл юм гоё бүр өөр ирэхгүй талархал болтой шүү дээ. Нэг хүнтэй нэг сайхан хүмүүстэй нөхөрлөөд сайн хүмүүсийн ингээ сайхан сэтгэл гаргаад сайхан дэмжлэгийг үзсэн чи ингээд нэг зөв юм хийгээд хүмүүстэй нэг алагчлахгүй харьцаж өнөөдрийг хүрснэх чин сэтгэлээрээ ингээд харьцаж өнөөдрийг хүрснэх сайхан хүмүүстэй нөхөрлж явж энэ сайхан найз нөхдөдтэй байж энэ гэж бодоод үргэлж хүнд хэцүү үед хажууд урам зоригоор цэнэглээд сайн сайхан зөв сайхан ингэж нөлөөгөө үзүүлээ явж байдаг найз нөхдөөрөө бахархаал тэдэндээ талархаал ёстой бүр талархахгүй байх тийм шалтгаан алга надад талархахгүй байх зүйлч байхгүй нэр нь бүхэл зүйл талархал баярлагаар дүүрэн байна да. Одоо үзэж байгаа хүмүүс жишээлбэл бид бүхний л амьдрал ингээд өөр байгаа штэ. Отгон туулагчийн амьдрал одоо юу гэдэг ийм байгаа учраас талархал дүүрэн байгаа. Гэтэл минийх ийм байгаа гэдэг юм харьцуулт өдр явагддаг штэ. Гэтэл яг үүндээ бид нэр би одоо ингээд өнөөдөр өгч минийх 11 дахь дугаар болж байна. Ер нь хүмүүстэй ярилцахад бидэнд яг бүгдээрээ одоо хэн байхаас үл хамааран адилхан асуудал байд юм байна. Тийм шүү. Гэхдээ тэрийг яаж хандхаас хүний сэтгэлгээ нөгөө таны хэлдэг хандлага гэдэг маш чухал юм байна гэдгийг хүмүүсийг ойлгоосоо гэж хүсэж байдаг байхгүй. Тэгэхээр
отхон туул учраас ингэж ийм одоо юу гэдгийг талархах шалтгаантай амьдарч байгаа. Гэтэл би гэдэг ийм хүмүүс байгаад байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн одоо хандлага асал одоо болдог байх та. Бүр ерөөсөө хандлага. Дээрэс нь амьдралыг аз жаргалгүй болгож байгаа маш том хоёр шалтгаан байна гэж хардаг. Нэг нь хүлээлт, нөгөөх нь харьцуулалт. Заавал нэг амар гой сайхан мөлөчл тэрийгэндээ л хүрхгүй л бол ингээл мөнхийн дундуур мэдрэмж. Одоо жишээ нь ингээл нэг хайртай хүнээс ингээл нэг амар гой цэцэг барьж ирэхийг хүлээчихэл те. Тэрний нөхөр ингээл цэцэг барайл ирдэн тэгэхэд энэ нэг цэцэг барьж ирдэг. Надад нэг ч цэцэг өгж үзээгүй гээл те. Цэцэг барьж ирээгүй нь нөхрийнх нь ингээл алтаан дээр нь төвлөрөөл те. За одоо цэцэг гэдэг нь жижиг юм шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг ингээл нэг тим байгаасаа гэж хүсчээ тэр хүлээлтэнд нь хүрэхгүй байхаар дундуур мэдрэмж аваад нөгөө хүлээлтээ л бий болгочвол яг тэрийгээ л хүсээд идэг. Тэрнээс ш өнөөдөр чи өчигдрөөсөө илүү дээр байгаа нь чухал биш. Нөхөр чинь эхнэр чинь өчигдрийнхоосоо илүү сайжрах гэж хичээж байгаа нь харагдахгүй. Зөвхөн амар өндөр хүлээлт хүлээсэн тэр хүлээлтэнд нь хүрэхгүй байгаа л чухал болчиход ахаар чинь нөгөө л дундуурын мэдрэмж чинь юм байхгүй. Нөгөө л хүлээлт ингээд аж аргалгүй байдал чи бий болчиход байгаа байхгүй. Тэгэхээр чинь бүх юмыг тэр зовлон ерөөсөө л тэр хүлээлтээс бүх юмний сэтгэл дундуур байдал хүлээлтээс үүсэж байгаа. Дээрэс нь харьцуулалт яг тийм байхгүй. Чи яг нэг гой сайхан ажилтаа хүн чинь чамд ямар юмныхан зовлон бах өстой нэр хараас чиний ажил амар гоё гэдэг. Миний холстой нийл стресс, миний ажил бол стресс гэдэг. Стрессгүй ажил хаанч байхгүй, стрессгүй амьдрал хаанч байхгүй, асуудалгүй харилцаа гэж хаанч байхгүй тий. Гэтэл бүх адилхан байгаа юмыг тэгэл ингээл тэрний нөхөр тийм байхад ийм гэтэл манаа нөхөр юм. Тэрний эхнэр тийм байхад ийш миний эхнэр юм байж байгаа царай гээл тий. Харьцуулаад гэтэл өөрийнх нь эхнэрт тэр хүндч байхгүй тийм чухал чанар байгааг олж харах гэхээс илүүтэй тэрний эхнэртэй харьцуулж харчаал тийм биш гэл дундуурынхаа мэдрэмж аваад байл уучлаарай чиний л хох байхгүй юу. Тэрнээс нөхөр чи эхнэр чи үгүй бол найз чи хизээч өөрчлөгдөхгүй тэр байгаагаараа байсан учраас тэр байгаад нь чи анх хайрлж дурлчаад одоо тэрэн шиг байсангүй гэж юу байх юм бол чиний илүү зам байх болчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ харьцуулалт үүсгээд байгаа хүлээлт үүсгээд байгаа өөрийн л илүү зан өөрийн л хох болохоос ш харьцуулагдаад байгаа хүлээлтэнд нь хүрэхгүй байгаа нөгөө хүмүүсийн буруу ерөөсөө биш байхгүй юу. Яг энэ шиг асуудал ч бас яг тийм. Асуудал үүссэн бол тэр асуудлыг л яаж шийдэх тэр гарц хандлагатай л холбоотой хүний асуудал болохоос асуудал байдгаараа байж лээ. Бүх хүнд адилхан асуудал байна. Яг л адилхан асуудал. Тэгээ би түрүүн чамнаг хэлсэн шүү дээ. Ярьж байгаад хоёлаа нэг гол гардаг нэг хоёр залуугийн тухай. Сургаалт үлгэр. Тэ нэг сургаалт үлгэрийг тэр манай хүүхдүүдийн аав надад ярьж өгч ирсэн. Гэтэ яг энэ мэдрэмжээ өөр дээр хэрэглээсэ гэж би боддог л та. Тэгээд тэр юу гэхээр хоёр залуу ингээд нэг гал гарах гад байдсан чинь их гоё ганган хоёр сайхан залуу байж л те. Тэгсэн чинь нэг үзшгүй муухай царайтай нэг юмгэн нөгөө голын ирэг дээр сууж иж. Тэгээд хүүхдүүдээ эмээгээ ингээд өөрөөд энэ гол гаргаад өгөөч эмээ ингээд энэ ширүүн голыг гарч тулаад гарч чадахгүй байна гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө залуугийнх нэг нь тэгээ эмээ гэл үрэл гол гаргаад өгсөн. Тэгсэн чинь нөгөө залуу нь уурлаад найз нь чисто яаж байгаа юм бэ? Иймэрхүү хүмүүс чи хамаг манайхан ч одоо гуйлах чинь мөнгө шидэж өгдөг гэдэг шиг нэг ойлголттой. Зүгээр өгчлөө чи хамаг баян заяагаа өгчлөө гэх тээ. Тэр шиг юм яриад чи надаа юм гэнэ хараа ийм бохор заан балиар мухаа юм гэ өнөр танараг гэж таа. Тэгээ иймэрхүү хүмүүст бити нөр өгж яас та энэ чи ингээл давардیں۔ Чи ингээл наадах чи тэгээд уучраа болоод өөрөө гарна яах гэж энийг чи гаргаж байгаа ингээл бүрстэ замын туршид үгүй яах вэ зүгээр эмэрэн тусалч гэсэн чи иймэрхүү хүмүүс тусалах дими тэгээд чи ингээд чи тиймэрхүү нэг баг нуруундаа үрэл хямар гундлундаа хугтагаад болохоо байлаа чи юм гэл бүрэн замын туршид ингэж хэлдэг. Тэгсэн чинь нөгөө залуу хэлсэн байдаг байхгүй найз нь. Найзаа би ч ах вэ. Эмгэнийг зөвхөн гол гарахад л үүрлээ. Харин чи эмгэнийг замынхаа туршид үүрлээ штэ. Одоо болоо юм шүү. Хин илүү ядарч байна. Үгүй тийм байхгүй юу. Тэрүүхэн хоёрын хооронд асуудал өөрөө гарцсан залуу эмгэнийг өөрөө гарцсан залуу тэрхүү хоёрын л асуудлыг үүссэн. Нөгөө залуу бүр замын туршид эмгэнийг үүрлээ штэ. Хэмэр лундаа байтгаа юм дуусахаар болж байгаа юм штэ. Тэгэхээр чи яг асуудлыг бид нар яг ийм хоёр янзаар л хандаад байгаа байхгүй юу? Тодорхойлогч тэгвэл яг нэг зүйлийг бүр яг тодорхой бай танаас хариулт авахыг хүсэж байна. Хүн аз жаргалтай амьдрах одоо үзэж байгаа хүмүүс бас яг энийг нэлээд анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Аз жаргалтай амьдрах, аз жаргалгүй амьдрах хоёр нь яг 100% өөрөөс хамаарах уу? Үгүй мэдээж штэ. Аз жаргалын мэдрэмжийг бий болгох гэдэг юм чи өөрөөсөө л шалтгаалдаг зүйл штэ. Яг тэгэнгүүт хүмүүс ингээд янз янз юу тэгсэн хамгийн гол нь тэрнээс яриаг нь талчлаачлаа юу гэхээр аз жаргал гэдэг юу хэлээд байгаа юм гэдгээ л өөрөө ойлгох нь чухал байхгүй юу. Тэгэхгүй хүмүүс чинь ингээд нэг
амар гоё байшинтай олчвол амьдрал гоё болох гэдэг юм шиг. Тэгж яагаад нэг машин авчвал яг амьдралын бүх асуудал шийдэгдэх гэдэг юм шиг. Байр авахын төлөө, машин авахын төлөө, гоё байшинд амьдрахын төлөө, хүүхдүүдэд сургуульд оруулахын төлөө амьдраад байдаг байхгүй юу? Чухал зүйлүүд чухал зүйл. А гэтээ тэрийг авах гэж тэмцэж явах явцдаа ад жаргалын мэдрэмжүүдэд алдахгүй байх нь чухал байхгүй юу? Тэр хооронд чи тэрлүү тэмүүлж явах явцад чинь өдөр тутамд чинь цаг үргэлж хажууд чинь ад жаргалын мэдрэмжүүд байгаад байгаа. Тэрийг гол нь үнэлж сурах байхгүй юу? Уг нь боломж байгаа. Тэрийг би жишээ нэг пост хийсэн чинь намайг хүмүүс баахан тэрүүгээр постны утга учрыг тайлж авахгүй шууд умааны одных болохоор намайг баахан оршуулад баахан маний ирэл уншсан шүү дээ нэг хүмүүс. Хэдэн мянган шеэртэй тэгээд тэр нэг пост нь уг нь бол миний хэлэх гэж байгаа зүйл тэр байсан байхгүй юу? Ингээл эвийн минь сайхан минь хөөрх юм хар залуугаараа ингээд нас орчижээ ингээд чамтайгаа уулзахгүй яваа, чамдаа сайн сайхан мундаг гэдгийг чи хэлж яахгүй яваа, хайртай шүү найзтай гэж хэлж яахгүй яваа гэдэг харамсал би Facebook-оос маш их олж харсан байхгүй юу. Тэгээд яагаад бид нар тийм л хэлмээр байсан бол яг тэр үедээ яагаад хэлээгүй юм. Өнөөдөр би чамайг ямар мундаг сайхан үзэл бодолтой мундаг юмыг ойлгож авах гой залуу бай, мундаг залуу байна, чамаар бахархаж чинь гэд би хэлмээрсэн бол одоо л би чамд хэлмээр авах. Тэгэхгүй хэрэгтэй юм шиг дотроо бодчихвол яг хуу сайн мундаг залуу байна гэд дотроо бодох. Хэлэхгүй явах чи ялгаатай үсттэй. Би чам чин сэтгэлээс харж аваад 40 наснда чинийг мэдэрч байгаа чи ямар их азуу ямар гоё вэ гэвэл чамд ингээд өнгөж байгаа мэдрэмж ямар вэ. Тэгэхээр яг энэ мэдрэмжийг тухайн үедээ илэрхийлээ. Тухайн үедээ яагаад энэ сайхан зүйлээ хэлж болдгоо юм бэ? Тэгээд дандаа хожим нь харамссан зүйлүүд ингэж сонсогдох юм аа. Тийм учраас бид нар өдөр болгон нэг нэгэндээ сайхан зүйлийг хэлж байгаа чи, сайн сайхан чанаруудаа найз нөхдөдөө хэлж байгаа чи. Бити нас сурцсан хойно хөшөөнийх нь чулуун дээр бичиж мөнхөллөөж дахиж хизээч тэр хүн тэр сайн сайхан чанарыг чи үгийг чи сонсохгүйгээс хойш чулуун дээр бичиж үлдээжсэн дөрвөл чихэнд нь л хэлжилдэ амьд байхад нь гэж хэлсэн байхгүй. Тэгээд яг цагаа тулахаар бүр адгийн архичин байсан хүнийг хүртэл зайлуул минь уудаг ч гэсэн цайлган сайхан сэтгэлтэй хүн байсан гэд бид нар магтдаг үсттэй. Өнгөрсөн хонь эвийн минь хөөрх юм цайлган амтан байсан, гинэн амтан байсан. Адгийн гэж нэрлээд байгаа хар бараанаасаа хүртэл тийм сайхан цайлганыг олж хараад байгаа үсттэй. Тийм гэгээлэг сайхныг олж хараад сайхан үгийг өгсөн хонь хэлээд байгаа үсттэй. Тэгээд тийм хар бараан бүр адгийн гэж байгаа зүйлээсээ хүртэл сайхан зүйлийг олж хараад байгаа юм бол амьдта тэр сайхан зүйлийнхээ өчүүхэн хилтерхийнээс хүртэл ягаад нэг нэгэндээ хилчиж болдгоо юм бэ л байхгүй юу да. Нөгөө манай ярилцлага маань ерөнхий концепт гэх юм уу зорилго нь ойлгох бусдад юм урам зориг, итгэл найдвар гэх юм уу те. Тэгээд ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол тэрэнд нь одоо эрэг шийдвэр гаргахад нөлөөлөх юм зорилготой. Тэгээд би нөгөө зочтой хийсэн ярилцлагаас юм богино хэмжээний бас яг энэ гоё хэсгүүдийн онцлог хэсгүүдийг аваад постлоо. Тэгэхээр зарим хүмүүс нэг л сайхан ярьдаг хүн их болж гэж мэн. Тэгээд тэр нь надад болохоор жоохон харамсалтай санагдаад. Уг нь болохгүй байгаа зүйлийнхаа төлөө шүүмжилснээрээ тэгвэл сайхан болсон уу? Харин тий. Яг ингэж асуудаг байхгүй би буцаагаад бид нар хангалттай шүүмжилснээр муухай зүйлийг ухаж гаргаж ирснээр энэ нийгэм цэвэршээд сайжрах байсан бол цэвэршийн дэдээ цэвэршгэ болтлоо бид нар адгийн муухай руугаа орсон штэ. Ухаж түнхсэн штэ. Тэгээд сайн сайхан болсон юм уу? Цэвэршсэн юм уу? Үгүй. Тэгвэл сайн сайхан зүйл байж болно шүү дээ. Сайхан зүйлийг дотроосоо гаргаач гэдэг нэг хүнийх нь дотортой буглагдаад байгаа, нуугдаад байгаа дотортой нь яриад эхлэх юм бол тэд нар чинь доторх мэдрэмжээ гаргаад эхлэх юм бол одоо сая ингэж нэг хамгийн нийгмийн нэгж хэсэг болж байгаа тэр нэгждэх доторх нь цайрахаараа яах нь гэгэр нөө цэвэршнү гэхээс биш доторхоо уудалж амжаагүй гаднаас та мангар гялтахар гэснээр доторх нь хүн алхад бэлэн нөхдүүд байж болохгүй байхгүй юу. Ийшээ харж ингээд хамаг муухай хийчихэд дэшээ харж ламд очиж хэдэн мянган доллараар ном уншуулчаал за хамаг нүглээ цайруулсан гэж яваад иж болохгүй байхгүй юу да. Тэгээд эндээс юу харж ийн хэр чинь муухайгаа ярьсаар сайн сайхан юм ярьсчаад тэр нь ингээд худлаа санагдаад байгаа бол та сонсохгүй байх боломж чинь нээлттэй. А гэхдээ муухай ярьснараа тэгвэл та нийгмийг цэвэршүүлж чадсан уу? Шүүмжилснээр та сайн сайхан зүйлд хүргэж чадсан уу гэж би асуумаар байдаг. Тэгээд шүүмжилснээр сайн байдаг бол бид нар хангалттай хөгжсөхөөр болтлоо, хангалттай цэвэршээр болтлоо шүүмжилсэн болоогүй л байхгүй. Тэгэхээр ядаж жоохон ч гэсэн гигэтэй зүйл алж харалтаа. Энэ хөөсөн дээр чинь улам л хөөсрүүлэл хүн болгон болохгүй бүтгүүг шүүмжлүүлээд энэ нийгэмч бүрөөсөө маш их стресс дарамтаар дүүрэн боллоо шүү дээ. Яахан ч гэсэн стресс дарамтыг нь арилгадаг зүйл хэрэгтэй байна шүү дээ. Энэ гэгээлэг жоохон зүйл хэрэгтэй байна шүү дээ. Та үзэхгүй байж болно ядаж тэгвэл өөр сонсдог нэг нь сонсч игэлдэг л гэж хэлмээр байдаг. Уг нэг тийм зорилгоор ингээд хэсэгчлээд эсвэл ингээ бүтнээр нь ярилцлага тавьж байгаа. Тэгэнгүүт
нэг л их гоё ярьсан хүмүүс гэдэг. Уг нь нөгөө та бүхэн нэг юм мэдрээд байгаа гоё зүйл байгаа шүү дээ. Нэг талархалч гэдэг юм уу те. Тэрийг ингээ бусдад ийм зүйл бас байж болоод байна шүү гэдгийг л хүрэх гээд байгаа шүү дээ. Бусдаар бол намайг нэг хүн тэгсэн шүү дээ. Иш чаавста нэг л их сайн сайхан юмыг ярьсан хүн, сайн сайхан дуурайлан дуудсан хүн. Хөөе тэглээгээд чи нийгэм хөгжиж гин үү гэд 50 гаруй насны тэгэхэд чинь би 40 орчим насны байхад 50 гаруй насны ихч нэг намайг тэг шүмжилсэнсэн. Мэргэжлийн сэтгүүлч нь хүртэл сайн сайхан амьдралыг сайхнаар хар гэж хүний тарих угаахаар энэ нийгэм яаж хөгжихвдээ иш чаавас гэд бичсэн байсан байхгүй юу. Тэгээ би сэтгүүлч хүн байхаараа сайн сайхны тухай ярьж болохгүй юм уу? Миний мэргэжил, миний хувь үзэл бодолт, миний хувийн амьдралтай яг ямар хамаатай юм. Дээрээс нь би сэтгүүлч хүн ингээл хэвээр юмыг шүүмжлээл ингээд одоо баахан сайтууд нь хамаг муу хуухаагаа ухаж гаргалаа. Тэгээд одоо сайн болсон хаана байгаа тэгвэл хамаг л хэцүү стресс давтуулсан, айдас давтуулсан, төгшөөр давтуулсан нийгэм бий болж байгаа болохоос ш муу мухаг ухлаа гэд сайхан сайн засарж байгаа зүйл тийм олон байгаа гэж би нүгээр бодохгүй байна. Нэг ч гэсэн жоохон гэгээлэг юм ярих нь хэрэгтэй болохыг л улам бүрл харж байна. А тэгээд яаж юм гэхээр гэгээлэг юм ярьсан ч заавал тэрийг ингээ шүүмжилдэг хүмүүс хүртэл байна. Хоёр хүссэн чиний тэр сайн явж байгаа чи хаана вэ? Би өөрийгөө сайн явж гин, би зөв явж гин, би ухаантай хүн, би мундаг хүн, би сайхан ааштай хүн гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ. Үзэл бодлоо хуваалцаад ярьж байхдаа би сайн сайхан зүйлийг амьдралаас авдаг, цаатаа сайхан таашаал авдаг зүйлээ ингээ мэдэрээд ирэх. Хоёр өстө худлаа өстө нэр хүний тарих угаалаа гэдэг. Хэрвээ таны тарих аливаа мэдээлэлд угаагдж байгаа бол сайн болоод муу мэдээлэлд таны тарих угаагдж байгаа бол таны сул дараагийн асуудал байхгүй юу? Тийм үстэй. Миний хүүхдийг уруу татлаа гэдэг байхгүй юу? Хүүхд чинь аливаа юмд уруу татагдж байгаа бол хүүхдийн чинь бөгөөд таны буруу байхгүй юу? Уруу татагдчих бусдын сайн мууг ялгах чадамжгүйгээр уруу татагдж байгаа болгож хүмүүжүүлж байгаа бидний асуудал болохоос ш уруу татж гин гэдэг нэртэй өөрийнхөө үзэл бодлоор явсан тэр хүмүүсийн буруу гэж буруутгал уучлаарай хохил болно. Яг буруу ажиллана л доо. Гэтэ би жишээ нь буруутгалыг бусдаас хайдаггүй байхгүй юу? Хэрвээ миний хүүхэд бусдад уруу татагдах гэдэг бол би тэр уруу татагдаад байгаа хүмүүсийн үзэн амдаж шүүмжилж доромжлох биш харин уруу татагдах гэдэг хүүхдтэйгээ л би ажиллана. Миний хүү энэ чинь зөв бурууг ялгах чадамжтай байгаараа ингүүл зөвдтий ингүүл буруу болдیں۔ Зөв буруугийн тухай ойлголтоо нэмэгдүүлээрэ. Миний хүү хүний ингээд юмд автнаа гэдэг чинь чи өөрөө чиний тарих чадамж, чиний ухамсар сул дорой байгаа, чадамж сул байгаагийн шинж тэмдэг. Тэгэхээр чи жинхэнэ өөрийгөө биеийг таниаг учраас хүмүүсийн сайн муу зүйл гоё санагдаад татагдаад байна гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө ялгаатай байдлыг өөрийнхөө онцлогийг миний хүү ойлгоороо таньж мэдээрэй гэж би хүүхдтэйгээ л ажиллана. Хизээч чи энэ хүүхэд чихэр идэлхээ шуртчлаад байна гэх тэр чихэр сурталчилж байгаа хүүхд рүү би дайрахгүй. YouTube сувгаа хаа гэж үгээр. Тийм. Би бол жишээлчгүй. Тэгэхээр бусдыг буруутгалаас хайгаал, бусдаас өрөвдүүлэх хайгаал гэвэл тэгэл тэр хүн сул дорой байгаагийн шинж гэж боддог. Намааг ойлгосонгүй, намааг өвдөхөөр хинч намааг гэдэггүй гэл ингэж мэгж байгаа хүмүүсийг бодохоор би айгу сонин санагддаг шүү дээ. Бусад хүмүүс өвдөж байгаа тэгвэл бас яасан тэр хүмүүс байсан уу? Байгаагүй ч биш болно шүү дээ. Тэгээд ягаад тэр хүн өвдсөний төлөө өөрөө энд амьдралдаж байгаа үү гэл ингээл хүн болгонд тийм амьдралын боломж хаанч байхгүй байгаа. Бусдад ялгархаж ингээд сууж байгаа бол тэр хүний л асуудал болчиход байгаа байхгүй. Тийм ээ. Бусдад ер нь айгүйх ялгархдаг хүний өмнөөс амьдарч байгаа. Тэгээд одоо нэг би нэрээ бас нэг ингээд сонин чатнууд надад их ирнэ. Тэгээд би бүр ингээд одоо нэг яг бүр ингээд тодорхойгоо чат юугаа хэлчихв. Тэр хүмүүс сонсож байгаа бол сонсог гэж бодож байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нэг ингээ огтоос нь танихгүй. Би бол жишээ нь хүн надтай мэдлэхэд би мэдлэггүйсэн ч гэсэн хүний өдөөс харахаар сайн байна уу таг мэдлэлчдэг хүн байхгүй. А гэтэл намайг сайн байна отхон тулаа гэдээ ирж яхад би бүр мэдлэхгүй ингэж суух хүн огтоосон биш байхгүй юу. А тэгсэн чинь нэг их ч над руу бичиж байгаа. Би чамааг өстой үнэлж хүндэлж явсан тэгсэн чи өстой нэр гудамжинд чамтаа таарчаад би сайн байна отхон тулаа гэд очисон чи надтай мэдлэхгүй их зан гаргаа явсан. Тэгээд би чамааг өөрийгөө ихэд бодсон их сэхүүн зантай амтан байна гэж бодсон. Чи ямар ч харилцааны соёлгүй хүгийн амтан байсан байлээ гэж бичсэн байхгүй юу? Тэгээ тэрийг би хизээ хойно харсан юм. Гэхдээ тэгээ надад хариу өгөх шаардлага үнэхээр байсангүй. Яг тэгвэл би хинтэй ч итгэдэггүй. Дээрэс нь би уг нь бол хүн болгонтой мэдлэх албатаач биш шүү дээ. Тэр тусмаа танихгүй хүмүүстэй мэдлэх албатай биш. А гэтэл мэдлээд ирвэл би хинтэй ч мэдлдэг. А гэтэл мань хүн өөр хүнийг л отхон туулаа гэж очиод мэдлсэн байх ч байна л та. Тэгээ андуурч нөгөө отхон туул биш хүн отхон туулаа хэрч гайхаад өнгөрөөл явчаал байл дээ. А тэгсэн чи тэр хүн танаагийн төлөө би тэр хүнд буруутан болсон. Тэгээд за нэг удаа тэгээ өнгөрчих юм бах гэсэн чинь дахиад би нэг ингээд
хүн болгонтой ингээд зөвөр ялгаж харьцахгүй байх гэдэг их чухал. Дарга цэрэг болонгот өөрөөр харьцаал ингээд нэг цэвэрлэгч онгот өөрөөр харьцаад байдаг иймэрхүү нэг муухай чөлөө. Нэг иймэрхүү байдлаар ингээд нэг пост хийсэн байсан чинь дахиад нөгөө хүн чинь орж иж байгаа байхгүй юу? Хоёр чич тэгдгүү дээ. Хүнтэй мэдлэхээр яадаггүй ялгаж харьцдаг хүндээ энэ төр гэл дахиад комент өчөөд ороод ирсэн. Би бүр үнэхээр хариу өчхийг хүсээгүй. Андуурснаач ойлгохгүй. Тэгээд дээрэс нь тэр одоо өөрөөр хэлбэл яг түрүү чинь гол эмгний гол гаргаж өгдөг хүн шиг би тэр хүнтэй одоо жишээ нь үнэхээр би байгаад мэдлээг байлаа гэхэд тэр үед л өнгөрцөн асуудлыг тэр их хэдэн жил тээж явж байгаа юм бэ. Энэ муу надтай мэдлээгүй гэж хэдэн жил тэгээд одоо хүртэл ингээд комент бичээстэй. Үгүй тэр ямар их зовлон бэ гэж бодож байгаа байхгүй. Энэ айгүй хэцүү мэдрэмжээ. Тэгээ бусдыг үзээ ядаж, бусдыг дорд үзэж зоромжлоход тэгэж их цаг хугацаа зарцуулаа, тэгэж нэг зарцуулж тэр бүр танихгүй их чи би өргөмөр санагдсан. Тэгээ би энэ сэндэ уг нь бол би ингээд би хинтээж байсан мэдлждэг хүн шүү. Та андуурсан юм шүү гэд бүр хэлмээр санагдсан ч бүр ингээд одоо хүртэл тэр мэдрэмжээ алдахгүй явж байгаа юм би хилээч нэмэргүй юм байна гэж ойлгоод би бүр хариу өгөх гэсэн. За тэгжэн гутал чинь тэр дунд ч өстө төрцөн нөхдөд орж ирж шít. Энэ хүүхэнтэй цагтаа уулзаж явлаа. Одоо саяхан бас нэг постондор ингээд орж иж байгаа байхгүй. 7-8 жилийн өмнө хүүхэнтэй энэ гайгүй чаталдаг байлаа. Нэг л өдөр намайг блоклоод алга болсон юм да энэ төр гээд би өөртөө эргэлцэл гусж байгаа юм чинь нөгөөдөг чинь. Гэхдээ одоо би энэ үнэтэй чаталж байсан багтаа гээд аргаа дээр нөгөө хүний чинь чат руу ороо харсан чинь өөрөө багээ хайртай шүү, гоё шүү, мой шүү энэ төр гэж бичсэн л нэг ингээд сторины доор бичсэн л юм байна. Тэрнээс биш би тэр хүнтэй чаталж байгаагүй байна. Өөртөө эргэлцэл авч гэх мэтчлээ. Тэгээ ороод ирэн гутал яах вэ? Тэрийг харсан хүн чаавс таарсан амтантайгаар чатлал байж идэм байх гэж бодож байгаа да. За тэгэн гутал чинь бүр тэс хөндлөө хүн орж ирнэ. Чамтаа тэр жил Эрдэнэтийн богонд таараа танилцж явлаа. Чи нэг цав цагаан костюмтай тамхи татаа зогсож исэн. Би Эрдэнэтийн богонд дотор нэг л удаа явж утсан Эрдэнэт явж утсан богоноор. Гэтэ би цагаан пижактай хостелтай яваагүй. Би нэмрийн хувцастай би дамарга явж ирсэн санаж. Дээрээс нь би амьдралдаа тамхи татдаг юм байхгүй. Татаж үзээгүй юм байхгүй. Тэгчтэй цав цагаан пижактай тамхи татаа зогсож байна. Тэгчээд та андуураад ах шиг байна гэхэргүй би сайн санаж чи отхон тул байсан. Хоёлоо юм яриа зогссон штэ гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэрэндээ бүр ингээ өөрөөсөө би болсон юм шиг итгэцэн тийм хүмүүс байна. Тэгээ ингээ яг нэг юм ингээд анзаараад ахаар яг цоо ирүүлэх хүн маш ховор болж байна. Тэгэн гутал чи нэг хүн ингээл бичиж байгаа байхгүй юу? За би цагтаа чамтай ястаа нэр бараг л учир гургуулж явлаа гэж нэг хүн бичсэн байна чат. Тэгээ яасан гэсэн чинь 2004 он гадаа тэргийн яам гэхээр чи намайг саннаа ингээ хараасан чи өвөө. Нэг бүр өвөө байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө өвөө чи яасан гэсэн чинь тэр жил чамтай гадаа тэргийн ам дээр таарад хоёлаа бүтэн өдөржин цонхон дээр нь ярьж зогсоод явхтаа салж явхад чи намайг уруул дээр минь үнсчээд явж ээж үлээ. 2004 он гадаа тэргийн ам гэхээр саннаа гэж байгаа. Чи намайг саннаа. Та бодлоо 2004 онд чи би яг хүүхдэд төрүүлсэн нялх хүүхдэд байсан байна. За нялх хүүхдэд үнтэнд хүүхэнтэй танилцаад үнсэлцээд явах уу гэж бодохоор бүр байвж боломгүй болж. За хоёрдугаар бүхэл бүтэн улсын гадаа тэргийн яам. Дурын хоёр багийн орчоол цонхон дээр нь бүтэн өдөржин буу халаа зогсож шít. Явж мохтой би бас уруул муруул дээр нь үнсчээд салаа явж шít. Гү тэр яадсан гэж хамгаалагчд бай. Тэр ядаж нэг албан хаагч нь орж ирээ. Юу хоёр хүн цонхон дээр зогсоод байгаа. Гү захын эмнэлгийн үүдэн дээр зогсоод байхад юу хоёр хүн өдөржин зогсож байгаараа ч гинэ дээ. Тэр хамгаалагч байдгүй газар уу тэр яамн дээр. Тэгэд бүхэл бүтэн яамны цонхон дээр надтай бүтэн өдөрж яриад явхтаа намайг уруул дээр үнсээд явсан гэж бүр итгэцэн хүн тэгэл тэрийг бичээл сууж жишээ нь. Тэрийг уншиж байгаа комент уншиж байгаа хүмүүс яг хөө сайхан дуртаа гартаага явж ясан нөхөр байна даа л гэж харахаар. За гих мэтчлэн. Тэгэл нэг нэвтрүүлэг явсан чи дунд нь бүрээс өөрийнхөө танихгүй мэдхгүй ингээд амьдралыг тэр комментаас нь олж харна шүү дээ. Өөрийнхөө танихгүй хүмүүстэй суугаад хүүхдийг гаргацсан явж гин би чинь өөрийнхөө танихгүй дуучин муучинтай суугаад хүүхдийг гаргацсан явж гин өөрөөсөө бүр дуусгаж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүсийн хил ам, олонний хил ам дамцаараа гэдэг юмд бол бүр итгэх арга байхгүй, бүр өөрийнхөө танихгүй амьдралыг тэндээс олж харна. Гэхдээ тэндээс яаж нэхэр хүний амьдралаа тэр болгоноор үг хийгээд би ингээд нервтэд явах юм бол бүр асар нервээр дүр амьдрах гэдэг байгаа байхгүй. Гэтэл тэрний амаар тэр хүний амаар би дүгнэгдэхгүй учраас би өөрөөхөө л оршихын таваараа сайх учраас хэн нэг намайг муу хэлчихвээ гэж амьдрах гэхээсээ илүүтэй зүгээр л хэн юу гэж бодох нь хамаагүй би л өөрийнхөө чаргалтай сайхан амьдрах нь чухал юм байна л гэдгийг улам илүү ойлгоод улам илүү тааваараа л явдаг болсон шин. Яг тийм. Янз бүрийн коммент идэр орж ирнэ. Намайг чи еврей юм өнтер гэсэн шүү дээ. Дали орж. Би чи казак болно, орос болно, сүлд Шинжаан болоо одоо хятад болсон явж байгаа шүү дээ. Тэний хөтлөгч өнтер гэж. Би бол тэрийг хүлэн зөвшөөрч байгаа. Хужаа юм бэлээ өнтер гээ одоо. Гоё. За тэгээд тиймэрхүү юмнаас нэг автаад байхгүй хүн аз жаргалтай амьдрах
аль болох тий. Автахгүй байхаар л гоё байгаа. Гаднаас хамаарч л амьдрахгүй л өөрөөсөө л хамаарал өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө хандлагаас хамаарч амьдрах л гэдэг хамгийн чухал юм байна л гэж боддог. Санаа тавих юмдаа л санаа тавих хүмүүстэй л санаа тавьж амьдрэх тий. Яг тийм. За нэвтрүүлгийн маань ярилцлагын маань нэр болохоор bucket list гэдэг байгаа. Энэ одоо нөгөө хүн амьд яваа насандаа хийж үзэх зүйлсийн жагсаалт гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би сүүлд нөгөө нэг киногийн дахиж нэг үзсэн хоёул дөрөв ярилцсан. Одоо тэр кинон дээрээс маш гоё хоёр асуулт болсон. Дугаар болгон дээр асууя гэж бодож байгаа. За отгон цуглагч өнөөдрийг хүртэл хэр аз жаргалтай амьдарч байна. Тэгээ ерөнхийд барыг тодорхой болчлоо дээ. Маш аз жаргалтай амьдарч байгаа. Аз жаргалгүй байсан үеуд маань хүртэл аз жаргалтай байсныг мэдрэх тэр мэдрэмжийг улам илүү хөгөлж гисэн. Илүү тодруулж гисэн. Яг тийм. Нөгөө дандаа жаргалтай байгаад байвал хүн жаргаж байгаагаа бас мэдхэ олчдөг гэдэг чинь тий. Дандаа зовоод идэх ч амьдрал байхгүй, дандаа жаргаад байх ч амьдрал байхгүй. Гэтэл зовлонтой байгаа гэж бодож байгаа амьдрал дунд ч гэсэн аз жаргал байсныг мэдрэхээрээ аз жаргал гэдэг юм чинь мэдрэхийг хүсвэл ямар ч нөхцөл байдалд мэдрэх боломжтой зүйл юм байна гэдгийг л ойлгуулсан байхгүй. Тэгэхээр л миний бүх зүйл аз жаргалтай байсан байна гэж боддог. Сайхан хариулт байна. За дараагийн асуулт нь өнөөдрийг хүртэл хэр олон хүнийг аз жаргалтай амьдруулсан гэж боддог вэ гэж. Өнгөрсөн хугацаанд маш сайн ээжийн охин байх гэж, маш сайн ах эгчийн дүү байх гэж хичээж исэн. Гэтээ алдаа оноогоор дүүрэн байсан. Маш сайн хань байх юмсан, маш сайн ээж байх юмсан гэж хичээж исэн. Бас л алдаа оноогоор дүүрэн байсан. Гэтээ алдаа оноогоор дүүрэн байлаа гэд хинэн ч намайг орхиж яваагүй. Хинэн ч надаас холдоогүй. Үргэлж миний ингээд амьдрал байсаар байсан. Тэгээд тэр яасан гэхээр нөгөөдөл маань надаас бас эргээд аз жаргалтай мэдрэмжийг авч ирсэн учраас би тэднэрт аз жаргалтай гэрэл гэгээтэй мэдрэмжийг нь бас өгж ирсэн учраас миний амьдралд байсаар байсан юм байна гэж, намайг хайрласаар байсан юм байна гэж ойлгосон. Аз жаргалтай мэдрэмжийг өгдөггүй хүмүүсийг хүн тэгтлээ хайрлаад байгаа байхгүй шүү дээ гэж бодсон. Тийм учраас найз гэж хэлэгдэж явсан, найз гэж нөхөрлж явсан хүмүүс ах эгч дүүнэр нь гэд явж исэн, ах нь болсон, эгч нь болсон, хань нь болсон тэр хүмүүстэй, ээж нь болсон хүүхдүүдтэй бол чадах чинэгэрэл байж болох бүхэл одоо хүч чадлаараа аз жаргалын мэдрэмжийг өгж амьдарч байгаа хаа л гэж боддог. Тэгээд би одоо ингээд нэг заримдаа ингээд жоохон юм бичих дуртай. Тэгээ ингээд бичиж байгаа зүйлээ энэ одоо юу юм гэж ингээд одоо нэг төрөл жанр олгож чадахгүй их явдаг байлаа. Тэгээд би тэрийг одоо ч жанр олгож чадахгүй байгаа. Гэхдээ ингээд хаяа юм биччихэл би бичгээр дандаа өөрөөсөө нуучдаг юм баггүй. Тэгээ бичээл авчдаг гэсэн. Сүүлд манай ангийн нөгөө охин Болор Эрдэнэ маань нэг бичсэн өгүүлбэрүүд нэг сэтгэлгээний өгүүлбэрүүд гэдээ гаргаж ирсэн. Ном болгоо гаргаж ирсэн. Тэрийг нь харчаад Болор Эрдэнэний нэрлэлгээр бол уг нь зүгээр л нэг сэтгэлгээний л ялгаамжтай байдлын сэтгэлгээний л өгүүлбэр маягийн л юм байсан юм байна да гэж ойлгосон байхгүй юу бичижсэн зүйлээ. Тэрнээс биш заавар нэг ер нь төрөл жанрт баригдуулчих гал одоо тодорхойлт өгчихгөл ингээд байсан байна. Ямар ч тийм төрөл жанр хэрэггүйгээр зүгээр л бас бичих хэрэгтэй л байсан юм гэдэг одоо ойлгож байгаа байхгүй. Тэгээд тэн дээр нэг бичижсэн нэг нөгөө олон жилийн өмнө нэг бичижсэн нэг юм ба саяхан олж уншсан байхгүй юу. Тэгэхээр тэр нь бас ихээр яг ингээд наад асуулт татчих байхгүй юу. Нөхрөөсөө асуухыг хүссэн зүйлээ би бичижсэн байсан. Чи ингээд айгүй мундаг хүн байх гэж, айгүй юу байх гэж ингээд чи баг зүүж битээ амьдрал гэж надад номлодог мөртлөө яг угтаа бол жинхэнэ баг зүүж амьдраад байгаа нь өөрөө болоод байна. Яг чи энэ бага зүүж явах баг буюу энэ одоо нүмерэг зүгээд яваад байна. Яг ингээд чи нэг л зүйлийг болоод энэ бол амьдрал гэдэг чинь яг нэг шөний зүүд шиг юм байна. Нэг л шөнө ингээд зүүдлээ сэрж байгаа юм шиг. Яг хүний амьдрал гэдэг чинь тийм байд юм. Харин тэр зүүд нь хар дарсан зүүд үү, жаргалтай сайхан зүүд үү гэдэг л шиг л яг л хүн чинь тэгж амьдрсан байд юм байна. Тэгээ зүүднээс сэрэх агшинд буюу яг зүүдэлж явах хавцад зүүднээс сэрхийн өмнөхөн одоо нэг чи ингээд хоёр ингээд хаалган дээр очин гэж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь тийм ингээд одоо тамийн уу диважин тэр хоёр хаалга дээр очин. Тэр хоёр хаалган дээр очихороо чи ингээд нэг чамд хоёр өнгийн нүмерэг ирнэ. Хар цагаан хоёр өнгийн нүмерэг ирнэ. Аль нүмергийг авахасаа шалтгаалаад чи энэ хоёр хаалганы нэгээр сонгож гарна. Өөрөөр хэлбэл энэ нүмергийг явахад чинь чамаас чи хэр баян бэ? Хэр хэмжээний мөнгө цуглуулсан бэ? Чи хэдэн ихнэр хүүхэдтэй болсон бэ? Чи хэдийн хэмжээний юм цуглуулж чадсан бэ? Чи хэдэн удаа дарга хийж үтсэн бэ? Хэдэн удаа босс хийж үтсэн бэ? Ямар ч асуулт чамд ирэхгүй. Ийм асуулт ирнэ гэж бодож ивэл үгүй. Зөвхөн чи аз жаргалтай байж чадсан уу? Чи бусдыг аз жаргалтай болгож чадсан уу? Чи өөрөөс дүүрэн сэтгэл хангалуун амьдарч чадсан уу гэдэг ийм хитгэн асуултанд асуугаад
хариултыг нь чи юу гэж өгөхөөс шалтгаалаад энэ нөмрөгийг тэр нөмрөгөө зүгээд сонгогдсон нөмрөгөө зүгээд тэр хаалгаар орно. Тэгэл чи яг сэрнэ. Зүуд шиг амьдралаа сэрнэ. Сэрэхэд чи тэр айлгын айл нэгээр сонгогдоод ингээд ороод сэрнсэн байна. Яг амьдрал гэдэг яг л ийм зүуд гэд явж исэн байхгүй. Яг тэрэн дээр би тэр одоогоос 10 хэдэн жилийн өмнө бичсэн юм дээр яг надад асуултууд чинь байсан байхгүй. Тэгээд яг энэ асуултуудыг л хүн өөрөөсөө асууж амьдрдаг болохоос ш хүн үхгээ твтэж явах та. Чиста нэг хаусанд амьдраад үтцсэн шүү. Хүүхний сайхныг эдэлж үтсэн шүү гэж хүн бодохгүй байх гэж боддог. Би ер нь яг энэ бүхнээс дүүрэн сэтгэл хангалуун мэдрэмжийг авч чадсан уу? Хэдэн хүн намайг тойроод чин сэтгэлээсээ харамсаад хэдэн хүн намайг тойроод чин сэтгэлээсээ миний гарыг атгаад хөлийн минь дулаацуулаад сайн сайхан үг хэлээ зогсож чадж байна гэдгийг л мэдрэхийг хүсгээс ш. Тэнд тэдэн байшаа хураацсан шүү. Би тэдний хэмжээний мөнгө цуглуулсан шүү. Алт мөнгө цуглуулсан шүү. Тэнд офшор данстаа шүү гэж бодож хүн 50 сангалан өхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр өөхтэй тулах юм бол чамд ад жаргалын буюу тэр дүүрэн сайхны мэдрэмжил чухал болохоос ш чиний хэн байсан, юу хийсэн, юу хураасан чи төч хамаагүй зүйл болж хувирахаас хойш алтар нэрийн төлөө биш, алт мөнгөний төлөө биш, хураахын төлөө биш, агуу ихийн төлөө биш. Зүгээр л амьдралын жижигхэн алхам тутмынхаа ад жаргалыг дүүрэн мэдрэмжтэйгээр өнгөрүүлж чадсан уу гэдэг л чухал юм байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэхээр яг энэ асуултыг өөрөөр хэлбэл 10 хэдэн жилийн өмнө өөрөөдөө тавьж үзчихсэн байх нь. Тэгэл тэр мэдрэмжээр ойлголтоор явж эхэлсэн байх нь л гэж бодоод байгаа. Гэснээс та ер нь өхлөөс айдаг уу? Өхлийн талаар ер нь ямар хөө жаагаад ах юус. Цаг нэрсэн бол явна шүү. Тэгээд яг өхлөөс айхгүй бол өхөлд бэлэн байхын тулд би өнөөдрийг дүүрээ аз жаргалтай өнгөрөөж байгаа шүү. Хүн чинь хуучирсан хувцас тайлах хайдаг үсттэй. Хуучраа дууссан бол би шинэ хувцас өмсдөг үсттэй. Энэ бие гэдэг чинь яг л нэг хувцас л байхгүй. Хуучраа тайлж байгаа л хувцас солидог шиг урагдаад үжирсэн биеийг солиод дээлийг солиод өмсдөг шиг энэ хуучраад хөвшрөөд үг бол өвдөө дууссан бие бол тайлал юм. Тэгээ илүү урт удаан амьдрмаар байгаа бол ухамсараа дараагийн бие дээр шилжих хүн болж төрөх энэ амьдралыг үргэлжлүүлэх боломжийг олохын тулд ухамсараа дээшлүүлж явна уу гэхээс биш ээгээл энэ өмссөн хувцастайгаа зуралдаад урхаа нь орхоо хувцастайгаа зуралдаад амьдарч байгаа шиг энэ биетэйгээ зуралдах гэдэг бол өчүүхэн жижиг зүйл гэж боддог шүү дээ. Тийм аимшигтай зүйл биш ээ. Төрөл арилжаал сэлгээл явж байгаа бол дараагийн амьдралд сэрэг шүү. Өнөөдөр бид нар хүүхдүүдэд төрөхөөр ээж минь нэрлээ, аав минь нэрлээ гэж тэмдгийг хараад тэгдэг үстэй. Тэрэн шиг намайг нэг хувцас солиол өөр төрөл төрөхөд магадгүй би охин дээр төрсөн. Миний ээж надад эргээд төрчиж гээд охин минь ингээд сууж явал сайхан мэдтээ. Тэрнээс ш би өхгүй ээжигээл битгий өхүүлээрээ гээл сэтгэлд нь юм хийгээл та насаараа харамсах сэтгэлийн үлдээгээл би тэгмээргүй санагддаг. Өхлийн өмнө бол тийм нэг айгаал амар хүнд зүйл гэж боддгоо. Тэгэхээр өөхөд харамсах зүйлгүй амьдрахын тулд өнөөдрийг аз жаргалтай өнгөрөөдөг. Өхөл бол аимшигтай зүйл биш шүү дээ. Төрөл сэлгээл яваад үз. Хувцас сэлж байгаа шиг л солигдол явна шүү дээ. Айлаа гэд би өхлөөс мултарч чадахгүйгээс хойш айж зүхтаж хэрэггүй шүү дээ. Харин өхлийг Эстоно тата сайхнаар хүлээж аваад тата сайхнаар төрөл арилжаад харин дараагийн төрлөө болдгсон болцтой хаан төрхөө мэдээд тэрэндээ сайхан ээжин чамдар ирээ төрн шүү, эгчин чамдаар чи төрн шүү гэж хэлээд дахиад ч төрдмөр санагддаг ширээ болдгсон бол тэрнээс биш. Өөрөөр хэлбэл дараагийнхаа төрөлд сайхан бас яг өнөөдөр шиг дүүрэн сайхан аав ээжтэй гэр бүлтэй дүүрэн сайхан хантай хайртай сайхан хүүхдүүдтэйгээ байсан шиг яг л тийм амьдралд төрөх юмсан гэж бодож залбирч тийм амьдралын төлөө зөв сайхан амьдарч зөв сайхан баянаа үлдээл өнгөрсөн гэж. Би тийм амар шашинлаг хүн биш буюу үлдээл залбирал мөргөөл ингэдэг хүн биш. А гэхдээ бүх хүн бурхан шүтэн гэж байдаг бол миний дотор л тэр бурхан байх хэвээр. Өөрийнхөө тэр дотрыг хэр их сайхан цэвэрлж чадчих төдий чинь бие цэвэрлээд нөх хөвчүүл маань өгдөг шиг те дотроо цэвэрлээд би дараагийн ухамсар дараагийн бие шилжихэд цэвэр ариунаараа үг бол арай нэг багахан шиг зовлонгийн үлийн үрийг тэгээд ухамсна л гэж боддог ш. Боёны үрийн тэгээд шилждэг юм ахад багахан шиг л зовлонгийн үрийг тэгээд шилжих хэрэгтэй л болдог ш. Өөр тэрнээс нэг амар агаал хэвээр нэр өхөөсөө өмнө энтер гэж амжуулах юм надад байхгүй. Би дүүрэн сайхан амьдарсан. Жаргалтай хангалттай хайрлуулсан. Хангалттай сайхан зүйлийг мэдэрсэн. Би ээж болж утсан. Би сайхан ээж автай их жахтай байж утсан. Сайхан антай байж утсан. Бүр ээж болж ингэж ээж болохын гайхамшигтай сайхан зүйлийг мэдэрсэн. Одоо тэгээ болооч хүний амьдралд өөр юу мэдрэмж хэрэгтэй. Бага үлдэж байгаа насаа жаргалтай сайхныг мэдрээл. Тэгэл өхлийн өмнө бас гоё. Өхөхтэй хүртэл нэг сайхан нэгээ та нартай баярлсан шиг сайхан байсан шүү гэж хэлээд өгөх юмсан л гэж боддог. Аливаа асуудлыг ер нь
яаж хэр давж гарч байгаагаас тухайн хүний нэг хэрэг харагддаг гэж боддог байна. Тэгэхээр би альва асуудалд норж оноод байвал миний хэрэглийн юм байгаа үстэй гэж боддог. Тийм учраас ажирахгүй даваа гарах юмсан. Би ч бас нэг нуруу сайтай унштай, хэр сайтай унштай гэдгээ бусдад харуулах гэхээс илүүтэй өөрөө мэдрэхийн тулд би асуудлыг ингээд айгу гоё давж хөнгөн давж гарахыг. Яг тэр нэг шиг өөхлийн өмнө ч гэсэн би гоё яж байгаа. Амьдрах үнэхээр сайхан байлаа шүү гэж бодвол өгөх. Дараач зүйлгүй л амьдрах гэж. Дараач ээлтэй гарлаа гэдэг. Тийм. Харамсах зүйлгүй л амьдрсан. Яа тэгэж. Саяхнаас нөгөө өмнөх дугаар дээрээс нэг бас их гоё асуулт бодож олсон. Та хамгийн сүүлд хизээ бүр илгээ өрштөл нулимсай гартал инээсэн бай. Яг өшигдрээрөө. Өшигдрээрөө тийм. Үйл би нэлээд гоё найзуудтайгаа уулзах тоолондоо ямар ч юмстай уулзах тоолондоо заавал хөвгөлтэй амирал инээлт хөсдгөлтэй. Тэгэхээр чи өчигдрээрөө яг манай найз Халинагийн манд төрсөн өдөр болоод яг энэ доор Эрстан бид нэр ойлоо хэдэн найз хүүхнүүд суугаад яаж явах та. Нөгөө өнгөрсөн үе яриад нөө залуугийнхаа хөгжилтэй явдлуудыг яриад бүрстэй. Яг юу яснаа мартчих. Бүрс хідэн бинэ цохиолстой энийг аль бүр сүлдээ ингэж нэг хүнсэл нулимсаа гартал нийлгээ өсчл яг өчигдөр өрөө инээсэн. Тэгээ яг тэр инээд өнөөдөр хүртэл ингэ нүрнээс арилахгүй шүү дээ. Нөгөө ингэж асуудаг болсон нь бид юу нэг ингээд яг амьдрал дээр гараад амьдрал зөхиод аав ээж болцоод ирэнгүүт яг одоо яг саяны хэлсэн шиг ингэж инеэх хин ер нь цөөрчт юм байна гэж би анзаарсан. Тэгтээ яг таны хэлснээр нөгөө юм хандлага сэтгэлгийн өөрчлөлтүүд ирэхээр ингэж бас одоо энэ инээд юма эргэж сэргэх тийм хандлагатай болдог юм шиг санагдсан. Эсвэргээрээ зүгээр стресстэй ч юм уу юм өндөгнөөс хүртэл өнцөгөө болоод байх юм бол юун тэр инех байтугай. Харин шүү дээ. Тэгэхээр хандлагаа өөрчлөөд нөө өөртөө ажралтай байх боломжийг ингээд олгоно гэдээ өөртөө бодсон. Тэрнээс алхам тутмаас мэдрээд байгаа юм ч яах нь. Нэг найзуудтайгаа уулзах уулзалтаа хүртэл инээдэр дүүрэн ажралаа дүүлэн байх гал тий. Нэг сургалтын дээр үйж байгаа хүмүүстээс ч гэсэн би ингээд марцганаад инээлгэж байгаа л гаргадаг байхгүй юу. Инэх шалтгаан нь болохгүй. Тэгэхээр нөө бусдыг инээлгэх өөрөө инэх юу бол одоо үргэлжил байдаг болчихлоо да. Энэ чухал тий. Маш чухал мэдрэмж. За bucket list гэдэг маань нөгөө хүн амьдралдаа хийж үзэх зүйлсийн жагсаалт гэдэг байгаа шүү дээ. За отхон дуулагчийн хувьд bucket list-ийн хамгийн ихний 3-т юу байна? Одоо аялал. Би энэ гоё мэдрэхийг хүсэжсэн бүх зүйлүүдээ мэдэрсэн. Одоо их гоё аялахыг хамгийн түрүүнд хүсэж байна. Аялахыг хүсэж байна. Тэгээд өөрөө залхуураад байгаа болохоос би амар гоё хөгжим тоглож сурмаар. Гэтэ нот орно гэдэг байгаа шүү. Одоо би ингэ нэх гоё ингээл төгөл дээр тоглоод сууж ингээд төсөөлөд мөрөөдөд идэг. Гэхдээ би нөө нот мэдгүй, юу ч мэдгүй, багш байхгүй, юу ч байхгүй ингээ хүн чинь. Яатсан сая найз маань ингээд заагаад ингээд айгуу гоё эхлэх гэсэн боловч би цаг зав гаргаж чадахгүй ингээ очиж сургалтанд сууж чадахгүй яваад байна. Гэтэ ямар ч хэлсэн нэг гоё төгөл дээр тоглож сураад нэг хүссэн нэг ядаж нэг 3 аяа маш гоё тоглолтог болох юмсан гэж хүсэж байна. Тэгэл олон орноор аялмаар байна. Өстой нөхрөд хоёр яриад байгаа гоё машинтай аялчмаар байна. Өөртөө хойд амтуул ингээд аялаад ингээд гоё тэр бит хоёр нэг тансаг газруудад нь явж үзэх биш. Зүгээр л тэр яг аялаад нэгээс нөгөөд хүрэх замдаа тэр замын туршид хүн юу мэдэрч болох бүх л ад жаргалыг мэдэрч ингээд аялахыг хүсэж байгаа. Тэгээд бас ээжигээ явах чадaltaа сайхан байгаа дэр нь ээжтэйгээ хамт аялахыг хүсэж байгаа. Яасан бэ? Төрөний хүсэл тэр л байна. Аялах, тэг хөгжим тоглож сурах. Тэг аялах тэнгутлаа хөгжим тоглож сурах ээжтэйгээ одоо аялах болж шнэ. Дараагийнх нь хүсэл болохоор хүүхдүүдийнхээ намайг аялуулахыг хүлээх гэж байна. Одоо жоох урт амьдрах гэдэг ч задчих уустаа хүлээлт байгаад байна. Яасан гэсэн миний хүүхдүүд их хөрхөн. Тэг там болохоор ээжийг аваад аялнаа гэдэг байхгүй. Манай там хүү тэгсэн. Тэг сая манай там хүү намайг нөгөө солонгос тосож авсан. Тэр бол ингээл эхнээсээ эхэлж байгаа. Одоо манай донт хөдөгдөх. Ээжээ би там болоод мөнгөтэй болохоор ээжийг аваад зөндөө гоё газраар явна гэл. Миний охин болохоор ээжийг авахаар би заавал солонгост аялуулна. Би өөр хаашаа явмаар байна ээж, хаашаа явмаар байна гэл айгүйх миний очимоор байгаа газруудыг асуудаг. Тэгээд баг хоёр маань том болоод бас ээжийг аялуулахыг хүлээж байгаа. Өөр хэлбэл тэр мэдрэмжийг авах гэдэг байгаа их гоё. Анх нөгөө тэр хэлсэн шүү дээ чи ингээл нэг төчвөрөлсөн чи ингээд нэг мэдрэмж өөр болсон гэл ямар янз юмнаас мэдрэмжийг өөрөөр авдаг болсон гэл яг тэр шиг би ингээд том хүүгээ надаас ингээд өндөр болоод ирсэн чинь нэг гоё мэдрэмж авсан.
Ингээ минийхөө гэж хардаг гэсэн чинь минийхөө гэж ингэж хардаг болоод одоо хүүгээ миний хөөсөө гэдэг ингээ бүр үлээж ирээд үнсэхтэй хүүгийнхаа ингэрт наалдах амар гоё мэдрэмж исэн. Нэг удаа би айгүй тэм сэтгэлээр онцсон байж бод уйлаад тэгсэн чинь миний хөө намайг ингээд ингэртээ тэрвэрэг ээж хүн хажууд нь байгаа заа ямар ч юм болсон ээж ингээд таны тал би бол таныг ямар ч шийдвэр гаргасан би таныг дэмжинэ. Таал өөрөө жаргалтай байвал ямар ч шийдвэр гаргасан би таныг ингээд дэмжинэ гэд таашир за хүн таны талд заа гэдэг ингээд намайг ингээд бүр ингэртээ тэрвэрээд миний нурууг ингээд зогсон чи би хүүгийнхаа цээжинд даалтцсан. Түлцэн. Яа тэр мэдрэмж тухайн үед айгу зовлонтой юм шиг байгаад уйлж исэн юм шиг мөртлөө яг хүүгийнхаа ингэрт наалдаад тэрврүүлээ тэр цээжинд наалдаад уйлах мэдрэмж ац жаргалаар солигдож байгаа юм чи бүр үнэхээр гоё мэдрэмж байсан. Хүүдээ тэрврүүлэх хүүгээ ингээ үлээж ирээд үнс хүүгээ ингэж харах тэр мэдрэмж бүр гайхалтай гоё байсан. Яасан гоё. Тэгээд яг тэрэн шиг хүүхдүүд нь намайг аваад тэр аялуулж байгаа мэдрэмж айгу гоё байх гэж бодоод тэрийг хүлээгд байгаа байхгүй. Яг тэгэхээр би ээжигээ ингээл нэг олон газараар авч явж чадаагүй л да. Гэтэ ээжтийгээ аваад хамт ингээ аялж исэн тэр дурсамж надад хамгийн гоё байгаад байдаг байхгүй. Тэгэхээр яг тэрэн шиг миний хүүхдүүд тэр мэдрэмжийг авах байх гэж бодоод тэгээ ээж маань бас ингээ тэр мэдрэмжийг хүлээж исэн бах та гэж бодоод яг тэр мэдрэмжийг л мэдрэх гэж л яваад байна. Тэрнээс биш очиж зөөгөө олон газар очиж үзэх гэж хүсэж байгаа даа биш. Хүүхдүүд маань намайг дагаад аялаад явж байгаа тэр мэдрэмжийг л мэдрэх хүлээж байгаа. Гоё. Бараг мэдрэгдэж штэ. Тийм байгаа амар гоё бүр. Яа чи одоо нэрэ бодоод үзэр ингээ хүү чин чамаас өндөр болсон гэдэг. Чи алюминий хүнсийг ингээд өлих амар гоё штэ. Үнэхээр гоё бүр тэр ингээ би энэ хүнийг бүтээсэн штэ. Би энэ хүнийг ингээ үеийн том болгоцсон байж штэ гэд бодохоор амар гоё. Ингээ хүүгээ дөнгөж төрчөөд бот хоёр ингээ хамаг дааванда шээцэн гэрээс ингээ солих даав ирээгүй. Ингэртэй ингээ би даавгүй болчиход халаатандаа ороогоод ингээ тэрвэрж хахад халаатанд ч багтахгүй ингээ мултарчих гал тэг хүүхдээ ийм ингээ тэрвэрж исэн чи өнөөх нь ийм том болсон намайг ингэртэй тэрвэрж явах тэр мэдрэмж байгаа юм бүр зөөрлөшгүй юм. Ингээл нэг юм огсож байгаа юм чи. Үнэхээр гоё юм. Гоё. Хүүхдүүдтэй асар хурдан том болчихно. Одоо манай том охин том охины хувьд ээжд нь багт томддог болчих. Тэгээд нөө миний энэ гадуур хүмүүстэй юм чөлөөтэй бомбор энтриг надтай булаацлаж күрт мөртөг хүмүүс. Эдгэр чинь нэг юм чөлөөтэй хувцлаг болсон юм шүү дээ. Нийлэм гэрэл. Аав та өнөөдөр тэрийн өмс та үлдсэний өмсөрөөж гэж байна. Охин хөвгт шүү дээ. Би чи хүүгээ эстгээр ингээд тахт нүг урахаж ийсэн амар гоё харагдаад тахлаа нүглээ төрүүлж өсөөд хүүгийнхаа өмнө үлж байгаа харагддаг. Тэгээд нөгөөх нь ээж миний урахаж ийс болтохгүй чи sorry ээж нүмсээ гарцаагч хүү өмсгэж яхад гэсэн. Тэгээд би нэг биччихсэн байхгүй юу. Ингээд нэг манай хүүгийн өглөө өмсгөр бэлдсэн ингээ урахаж ийс нүглөө нь байхгүй болсон байдаг. Тэр нь ингээ эгэл телевиз дээр явж идэг энэ. Биччихсэн. Тэр шиг яг тэр мэдрэмж зүгээр айгаа гоё. Тэг чинь амьдрал яг ийм жижигхэн мэдрэмжүүд л нэг гоё байгаа гэдэг. Тэгэхээр энийг юу гэдэг хүний өмсгчээсэн юмыг өмсөө авцсан бахын ингээд урал бол бас л стресс байхгүй юу? Тэрэн дараа ёо миний юмыг өмсдөг болсон байж тээ гэдэг инхээр чи амар гоё байгаа зү. Би анх нөө 2 хүүтэй байж байхдаа охинтой болохыг амар хүсэл. Тэгэл бодчихсон байхгүй юу? Охинтой болол ингээл охин нь ингээл миний ингээл нэг тэн мэн уруулын бодгийг ста нялг авцсан ингээд талаар нэг тараацсан ингээ байж яхыг мэдрэх юмсан охинтой ч болоосоо гэж бодчихсон байхгүй. Охинтой болсны дараа бодог шунх авч иглээ. Өнөөх маань бодог шунх ерөөсө сонирхох болоогүй ч юм уу ерөөсө болж өгдөг. Нэг өдөр ажиллаад ирсэн чи миний теннис та нэр хамгийн гоё хэрэгэлдэг тен маань навс авцсан. Манай нэг нах зэгч манай хүүхэд орж ирсэн. Яана чиний тенник ста болох юм байлгач одоо яана гэсэн чи би ямар гоё юм бэ? Яг нэг мэдрэмж авч байгаа байхгүй юу? Одоо хүссэн мэдрэмж. Ямар гоё юм би яг ийм их харахыг ямар их хүсчихсэн гэж гисэн чи манай нэг ашгүй бүр чамайг уурлаад хүүхдэд загнах байх гэж бодсон юм. Тэр чинь тэр байхгүй уурлыг бол сонголт л бас л өөр шүү дээ. Ерөөсөө хандлага тий. Тэгэхээр нөө юмыг яаж хүлээж авах гэдгээс л шалтгаалж байгаа байхгүй. Тэгэхээр би тэр нэг хагарсан тэн заваар болсон уруулын бодог модгаа харахад амар баярлалаа. Эсвэл нөө охин маань уруулын бодгийг аваад нөө онгоолгож ийн гэдэг ингээд таглаата чигээр онгоолгоор нялаа хэцүүсэн. Аваа гаргаад гэсэн чинь яана гэл хажиг хүмүүс уулгалцсан би өст. Юу гоё ч гэх. Яг тэгдэг байхгүй. Тэгэл тэр мэдрэмжийг аваад би ингээл охинтой хүн штэ гэдэг мэдрэмж улам бүр төрөл бүр нөгөө л дүүрэн болох мэдрэмж чинь ингээл амар гоё төрж байгаа байхгүй. Яасан. Яг тийм шиг тий. За ингээд та өдрийн ярилцлага ерөнхийдөө өндөрлөх гэж байна. Гэтэ бас арай болоо гэх. Яана дахиад дуусаагүй байна. Дугаар болгон дээр бас асуудаг нэг чухал асуулт байгаа юм. Биднийг үзэж байгаа хүмүүс цагаа дэмий битгий өрөөсэй гэж би их хүсдэг.
Ямарваа нэгэн гоё сайхан мэдрэмж аваасаа, урам зориг аваасаа гэж үздэг. Яг тэр утгаараа байнгын дугаар болгон дээр нэг асуудаг асуулт маань маш хүнд нөхцөл байдалд байгаа хин нэгэнд та хандж юу гэж хэлэх вэ? Хувь зүйнийхээ эзэн чи өөрөө шүү л гэж хэл. Хинээс ч юуч битээ хүлээгээрэй. Хин нэгэн чамд сайхан үг хэлхийг, хин нэгэн чамайг дэмжихийг, эсвэл хин нэгнийг буруутгахыг битээ уртл болгож хинээс ч юуч битээ хүлээ. Чи өөрийнхөө доторойг хандлага өөрчлөөд сэвхэтэл босох хэрэгтэй л гэж зөвлөнө. Тэгтээ тэргүй чи өөрийгөө өөрчилсөн чагт чамааг дэмжих, чамааг хайрлах, чамааг урам зоригоор тэтгэх хүмүүс аяндаа гарч ирнэ. Тэр яг жинхэнэ хүмүүс нь гарч иртээ. Чамааг уналтын доод зэгт очисон үед чамааг өөрийгөө өөрчилж чадаад өндөөөхөд чинь нэмэр болж байгаа хүмүүс бол тэр жинхэнэ чиний найз нөхөд, чиний гэр бүл, чиний хайртай хүмүүс, чиний хүндлэх ёстой хүмүүс байгаа. Тийм хүмүүс л чамааг хүрээлнэ. Амьдралын хамгийн доод балчигтаа унлаа да гэсэн цагт чамаас нүүр буруулсан хүмүүс бол биш л гэсэн үг. Өөрөөр хэлбэл чи маш хүнд нөхцөл байдалд ороогүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бусдын хэн нь хинбэ гэдгийг таних боломжийг л чамд олгосон боломж гэдээ харж байгаа. Амьдрал ямар байдгийм бэ гэдгийг, хүмүүс ямар байдгийм бэ гэдгийг ойлгох тэр ухаарлаг өгч байгаа зүйл өгсөн зүйлэл гэж бодож байгаа. Тэрнээс шин зовлон гэж битгий хар. Чимэг чи зовлон гэж хараад бол бүх юм зовлон болно. А энийг чи сорил гэж хараад энэ чамд дараагийн шинэ амьдралыг эхлүүлэх гэж байгаа шинэ сорил чинь шүү, шинэ боломж чинь шүү гэж харах юм бол чамд өндөөхэд айгүй амар болно. Тэрнээс бүх юмыг бүхнийг эцсийн төгсгөл гэж битгий хар, зовлон гэж битгий хар. Бүх юмд гарц байдаг, гаргалгаа байдаг. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгдэж идэгэл байдаг гэдэг үстэй. Шуурга болгоно замыг сүтгэх гэж ирдэг. Урдах замыг чинь цэвэрлэх гэж бас шороотой замыг чинь цэвэрлэх гэж шуурга гарч иж болно шүү дээ. Тэгэхээр би шуурганд өртчлөө гэж гоморхож суугаад хэрэггүй. Шуурганы дараа магадгүй зам чинь цэвэрлэгдсэн ч гэж болно. Авчиргал ингээд урдчин байгаа. Өнгөрсөн зүйлийг бодож харамсах, үгүй л ирээдүйд болоогүй байгаа зүйлийн төлөө шаналж зовнох ерөөсөө хэрэггүй. Яг одоотой амьдрал, яг одоо байгаа нөхцөл байдлаа хандлагаа өөрчлөөл урагшил. Аяндаа дэмжих хүмүүс нь дэмжээ, тэтгэх хүмүүс нь тэтгэн тэрнээс биш бусдаас юм хүлээж, бусдаас хайр хүлээж, үгүй бол бусдаас буруутгалыг хайж ингээд нэг өөрийгөө нэг ингээд тайтгаруулах гэж битээ оролдороо л гэж хэлнэ. Тайтгарлыг чинь, ад жаргалыг чинь бүх гол төлхөөр чамд өөрт чинь байгаа л гэж хэлмээр. За маш их баярлалаа. Ярилцлага болгоныхаа төгсгөлийг би ямар нэгэн асуулт, тайлбар одоо ямар нэгэн зүйлгүйгээр зочиндоо үлддэг. Тийм. Тэн дээр нь үлмэр юм тэгээд би хүн төрөө бас нэг тэрний тухай яриад бас гоё юм байна гэж бодож ирсэн юм мартсан байна. Зөвөр ер нь л тэгэл асуудал гарахгүй бэрхшээл тулгарахгүй амьдрал гэж хаач байхгүй шүү дээ. Миний яг хэлдгэр нь үлгэртэж байхгүй. Үлгэртэж зов жагаал адаг сүлд намар сайхан даж жаргадаг шүү дээ. Тэгэхээр үлгэрийн гарц гаргалгаа нь юу юм? Тэр асуудлыг шийдэж, тэрийг давж туулсны дараа л амар сайхан даж жаргаад байгаа үстэй. Яг тэр шиг асуудал байгаад байгаа бол гонгоноод, гоморхоод, ялархаад, гомдлоод суух биш, эсрэгээрээ даваад тулчих. Дараагийнх нь нөхцөл байдлыг үүсгэж. Тэгэл асуудал шийдэгдэнэ үхээс асуудлыг давж гарч ээж л эцсийн шийдэл одоо тэ дараагийн боломж ирнэ гэхээс тойр цуглаа гэдэг дараагийн боломж ирэхгүй шүү дээ. Эндээс тийм үү? Энэ одоо замыг эндээс энэ хүртэл туулах хэрэгтэй бол энд хүрэхийн тулд эндээс энд хүрэхийн тулд ингээд шууд авах уу? Тойроод явсараагаа төрөх үү? Чанарын хувьд яг адилхан. Тойр цуглаа гэдэг энэ тэнд хүрэхэ болчихгүй зориг чинь тэнд л хүрхэл юм бол хурдхан шиг л аль тавчхан замаар нь даваал туулаад гаралтай. Гэхдээ гойнгохгүйгээр, ялгархгүйгээр, гомдлохгүйгээр аз жаргалтайгаар асуудлыг давж туул. Ямар ч юмд аз жаргалтай гэхэл хүмүүс ингээл нэг дайм сайхан юу гарч дутхгүй амьдрал ингээл инээж хөрс амьдрал ингээл нэг ууя эзээ хоолн бэлэн бүх юм байцсан тагтал аз жаргалтай байна гэж ойлгоод байгаа байхгүй гүү штэ. Хотоод хоосон байсан ч өөрийгөө таатаа сайхан мэдрэмжийг бусдаас авах, таатаа сайхан зүйлийг мэдрэх энэ мэдрэмж чинь чамаас алга болохгүй шүү дээ. Тэр мэдрэмжээрээ л өөрийгөө аз жаргалтай болгоно гэхээс ш ямар нэгэн материаллык юмар аз жаргалыг бүрдүүлэх гэдэг л биш байхгүй юу да. Заавал залаа хэрэг дээр очиж суугаал ингээ гоё нэг нөө шимэл суухаар аз жаргалтай болохгүй шүү дээ. Гэртээ хоёулахна юмэгээ сууж исэн ч гэсэн тэрийг ингээ хамтдаа сууж байгаа нь ямар гоё сайхан аз жаргал вэ. Миний хажууд ингээ хайрлаад хамтдаа байж ах цаагаа хуваагаад хүн хамтдаа байгаа нь ямар сайхан бэ гэдгийг мэдэрчих юм бол далайн хэрэг дээр сууж байгаагаас ялгаагүй л гоё мэдрэмжийг аваад гэртээ суугч боломж байгаа шүү. Хамтдаа. Зүгээр л юм болгоноос ямар мэдрэмжийг авах вэ гэдэг тэр өөрийнхөө сонголтыг л өөрчил. Мэдрэмжийг авахд заавал тийм орчин нөхцөл юм уу материаллык тийм
зүйл хэрэггүй л гэж боддог. Би амар фантастик юм шиг байна. Тэгээ би бол тантай үнэхээр 100% санал нэг байна. Яг л бас миний л боддог, миний ингээд баримталдаг юм л зарч юм. За тэгээд маш сайхан ярилцлага боллоо. Баярлалаа. Гэтэ ер нь одоо нэг юм гоё дандаа хүлээлтээс давсан ярилцлага болдог шүү. Тэгээ хүмүүс маань гоё vibe нийлэх гэдэг юм уу гэдэг. Их гоё байна. Сайхан мэдрэмж. Тэгээ ер нь яг иймэрхүү мэдрэмж авдаг хүмүүс олон байгаасаа л гэж л бодож ийн хийгээд байгаа шүү дээ. Биш бас нөгөө хүмүүс дэлхийг өсдөг зүйл. Элдв хүлээснээс ангижэр. Тэр тэгээд бодчих болоо энэ ингэчих болоо би ингэчүүл тэгчих болоо ингэчих болоо ийм бодлын хүлээс шиг зүү хүнд хүлээс тийм хүнд уяа архамжаа гэж байхгүй. Энэ хүлээснүүдийг хүнд бусдад таалагдах үгүй бол бусдад таагүй сэтгэл төрүүлэхгүй байх тухай хүмүүс намайг юу гэж бодчих бол тэгчихвээ ингэчихвээ гэдэг бодлыг хүлээснээсээ тайлж хаяал хүлээснээсээ ангижраад яг өөрийнхөө нэг гоё дотоод мэдрэмжээр аваад өөрийнхөө өнгө гэрлээр асаад яамаар байна түүгээрээ сайхан голонд чинь зөвл байж чадвал тэгэл явал ямар гоё уужирдаг ямар гоё тийм ад жаргалтай байж болдгийг л мэдрээд байгаа байхгүй тийм учраас элдв бодлыг хүлээснээсээ ангижэр бодлын хүлээс таныг юунд ч хүрэхгүй их бодлоо их завинлаа гэд асуудлыг шийдэхэд өчүүхэн төдий ч нэмэр болохгүйгээс хойш завинаад хэрэггүй байхгүй. Завинснаар асуудал шийдэгддэг бол шийдэгдэл завинлаа шүү. Тэгээд болохгүй шүү дээ. Тийм чинь зүгээр л асуудлыг завинлыг хаяал гоё асуудлыг яаж шийдэх вэ гэвэл ад жаргалтайгаар л бүх юмыг даван туулах, тайван сайхнаар уужуугаар даван туулах, ялрахгүйгээр гомдлохгүйгээр зүгээр л гоё мөрөөрөө даван туулах. Тэр шиг сайхан юм аа. Мөрөөр амьдрах шиг сайхан юм хаана вэ? За хүсэлтийн мань хүлээж авсан танд дахин маш их баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй хүмүүст одоо маш их таалрахч байна. Тэгээд хамгийн үнцэнтэй чухал зүйл болох эрүүл энхийг хүсье. Тэгээд аз жаргал хүсье гэж хэлэх нь ер нь илүү санагдлаа. Тэгэхээр одоо хангалттай бүр танаас мэдрэгдэж байна. Гоё аз жаргал. Баярлалаа. Тэг хүний аавра маавра гэж ярьдаг штэ. Яг тэрэн шиг юм гоё энерги мэдрэгдэж байна. Тэгээд цаашдынх нь одоо урлан тий бүх зүйлд нь одоо хамгийн сайхан бүхнийг хүсье. Гоё сэтгэл улам гоё сэтгэл дүүрэн улам сайхан амар тайван аз жаргалтай амьдраарай гэж хүсье. За баярлалаа. Дөөдөөс баярлалаа. Тэгэд ингээд нэг цагийг ч гэсэн хоёр цагийг ч гэсэн ингээд сайхан зүйлээ ярьж өнгөрөх. Хүсэх мөрөөдлөө ярьж өнгөрөх. Ингээд хүнд нэг жоохон ч гэсэн хэрэг болж магадгүй гэх зүйлийг ярьж өнгөрөх гэдэг бол миний хувьд ч гэсэн ста тата сайхан байлаа. Тэгээд яг чиний хэлдгээр нөө vibe нийлээд ярих чинь айгүй өөрөө төгөхгүй. Их гоё нийлж ярьлаа. Тэгээд яг тэгвэл чиний амьдралын мөчлөг, чиний амьдралыг таашааж мэдэрч байгаа тэр мэдрэмж чинь бит хоёрын айгүй гоё юм дөхөв байгаа учраас их гоё ойлголцож яриад мэдрэмжээ гоё мэдэрч хуваалцсан байх гэж бодож байна. Ингээд урьсан бас баярлалаа. Маш их баярлалаа. За үзэгчдээ манай өнөөдрийн ярилцлага үнэхээр гоё. Студид жоохон сэрэг хүн байна. Гэхдээ ярилцлага бол үнэхээр гоё халуухан болж өндөрлөж байна. Уг нь ингээд цаашаа яриул зөндөө л юм байгаа. Та өдөр тусахгүй байна. Цагтаа болохоор. Тэгээд залуучуудаа манай үеийнхаа 30 40 50 та хүмүүсээ амьдрал дөнгөж одоо эхэлж байгаа шүү. Яг юу гэж итгэхээс чинь шалтгаалж тэр нь бодит зүйл болно. Яг хөгшөрч гэнэ гэж бодож ивэл тэгээд одоо яах вэ тий? Аав ээжнээс л бодлоо. Аав ээж гэхэд 80 90 хүрчихэж байгаа үстэй. Тэгээ бид нар чинь дахиад 40 50 жил яг өнөөдөр амьдэрсэн шигээ дахиад тийм хэмжээний амьдрах хугацаа биднэрт байна л гэж бодтол доо. Тэгэхээр урт хугацаа гоё. Урт хугацаа. Тэгээд маш гоё юмыг боддоор зүг шимж байгаа шар аригныхаа амтыг хүртэл бүр үнэхээр тултал мэдрэх тий? Хайртай хүнийхээ хайрыг бүр ингээд гүн гүнзгий мэдрэх тэр цаг үе дөнгөж одоо ярьж хат юм хөвшөх вэ? Юм шаригдах вэ манайхаа амьдрал дөнгөж одоо согтох гэж явахгүй амтлах гэж шаригдгийг угаадаг шүү дээ. Тэгээд бүх зүйл ингээд яг гоё real бодит болж байгаа энэ цаг мөчөө бүгд тэр гоё мэдэрч өнгөрөө айл болох аз жаргалтай амьдрцгаая, айл болох эрүүл байцгаая тийм ээ. Тэгээд айл болох гоё иймэрхүү хэрвээ нэг контент таалагдсан бол хин нэг нь хэрэгтэй гэж бодож ивэл айл болох олон хүнд мэдээж хүргэх юм чухал. Би нэг олон хүнд үзүүлэх гээд байгаа даа биш гоё мэдрэмжлэл түгэх гээд шүү дээ тийм. Энэ мэдрэмжийг хүмүүс авдаг байгаасаа тийм. Тэгээд байгаа бүх зүйлдээ талархч байна. Одоо хамт ажиллаж байгаа залуучуудаа, зочддоо тэгээд бүх зүйлд маш их баярлалаа. Хамгийн гол нь аз жаргалтай амьдраарай. Удахгүй дараагийнхаа дугаараар иргэн уулзъя. Баяр таа.